Сайн бацхан оо. Сайн уу найзууд. Сайн уу. Сайн уу найзууд. Сайн. За энэ жилийн дэлхийн аваргаар 48 баг ороод хэсэг туваагдаад амар замбраагүй олон тоглолтууд хэдэн цагаас хаана юу гарсан мэддэхгүй. Замбраагүй дэлхийн аварга маань цэгцрээд 32 баг шалгарсан. Тийм учраас одоо цэгцэрсэн учраас бид ч гэсэн жоохон цэгцтэй ярих байхаа гэж найдаж байна. Тийм шүү дээ. Одоо цэгцтэй жоохон глоw up хийх гээд бас тий. Бас жоохон хавтаа тийм гэж. Тэгээ наадан болж байна. 32 баг маань хоёр талдаа гарлаа тий. 10 талд нь Криштиано Роналдо. За тэгээд чинь Мбаппе тий. Тэгээд одоо хаалт нөгөө талдаа байгаа тий. Тэгээд одоо Ямал тий. Бельгийн Доку, Лукаку бас одоо бүхснээ сумаа тавьж байгаа. Бас юм тавьж шүү. Нөгөө талд нь Месси тэргүүтэй тий одоо Неймар. За тэгээ Винисиус Жуниор, Хааланд хүнд гарууд бол орсон тий. Тэгээд тэднүүс нь дотроо бас задраа цаашаага явсаар хамгийн аятайхан уучраатай нь Аргентин. Нөгөө талдаа хамгийн их зовлонт замыг туулах нөхөр нь бол Роналдо бол шалгарсан. Тийм шүү дээ. Одоо Аргентин ч хамгийн амархан ер нь финал төрөх одоо баг зам нь засагдчихад байгаа юм шиг. Тэглээ. Одоо Аргентин бол өнөөдөр тоглох үлээ тий. Тийм. Яг энэ одоо өнөөдөр бичиж байгаа энэ өдөр тоглоход бол Капа Вердетэй гусаад араас нь Австрал салах хоёр гусалцаа тэр хоёрын яасныг нь гусч хаяад тэгээ цаашаага болохоор Швейцар, Алжир, Колумб, Ганы гусалцсны аль нэгэнтэй гусалцаал ингээд шүвгийн дөрөөр зүгээр хөнгөн гараад ирж байгаа байхгүй тий. Одоо ер нь хамгийн чанга учраа нь тэгэл баг юм. Чангууд нь бол ерөнхийдөө бусдна гэж хэлж болно шүү дээ. Бразил, Японыгоо тасч хаяад тэгээд юутай Хааланд чинь Амадыг тасч хаяад тэгээ Мексик чи Эквадорыг тасч хаяад ингээд Англи ч одоо Конгогоо бузруулж хаяад ингээд нөгөө талдаа цэгцэрсэн гэж байгаа. За тэгэхээр одооноос тэгээд 32-ын тоглолтууд эхлэнгуут л шууд заваараад эхэлсэн шүү дээ. Германч заваартал өг заваарт. Нидерланд араас нь заваартаж өнөөдрийг дуусгав. Тэгвэл одоо хамгийн яг ихэнд одоо хайптай байснаас нэг одоо Бразил, Япон тий. Тоглолтоо үзсэн мүү яг. Үзэлгүй яатай орой бүр бисээр ч юм. Ер нь Японы фанатууд гой тоглолт үзэлтэй олон болчлоо тий. Гой тоглолт үзэлтэй гэж. Ойлголоо захирлаа. Цуг үзүүлээс арай өөр юм биш. Өөр битэр чамдаас дараа нь тайлбарлаж өгье. Битэр чамд гүнзгий тайлбарлаж өгнө. All day. Тэгээ Япон Бразил дээр одоо энэ Япон ч сүүлийнхаа дэлхийн аваргын яг энэ хасдаг шатны 3 тоглолтын дээр 3 олон дээр 1-0 тэгээ 2-0 гэж эхлүүлсэн гэдэг. Сүүлийн 2-3 дэлхийн аварга ер нь бол Япон чанаржаад хэсгээсээ байнгын гардаг болцсон тий. Азда батараа төрүүлдэг болцсон. Солонгос нэг хөрсөлдөө шалхаа болцсон. Ерөнхийдөө бол Азийн хамгийн хүчрхэг баг гэж хэлж болно. Тэрнээс одоо яг дэлхийн аваргад оролцож байгаа багууд дотроо бол байдаг л баг гэж би бол харж байгаа. Гэхдээ энэ жилийн дэлхийн аварга дээр Митома Минамена 2 байхгүй довтлогоо хамгийн гоё креатив 2 тоглогч нь байхгүй учраас жоохон модон тоглолттой дуусчлаа гэж бодож байна. Кубо гэдсэн тоглогчтой яг үнэ тоглогч байдаг ч тий. Испанаар дамжсан одоо Испани школтой жижигхэн нийчка. Тэгэхээр нийчка. Тэгэхээр одоо яагаад юм тэгээд Япон тэгээд ингээ илүүтэй эхлүүлчихсэн ингээд хожигдаад байгаа. Гэтэ миний бодлоор би бол тэгж утсан. Японы тэр нэг гол бол ер нь Азийн гол байсан л гэж бодоод байгаа шүү дээ. Харахад бол хэцүү л гол байсан үстэй. Тэгээд гол хийсэн нь шүүгч өнцгөөс харахад бол бас нарийн л згсэн байл ч тий. Тэгвэл харч л тэр залуу бол ер нь бас Японы шгшээ багтаа нэлээ ирээдүйтэй гэж яригдчихэж байгаа залуу юм байлээ. Тэгээд төвийн хагас дээр тоглодог. Тэгээд тий Сано гинэ, Кайшу Сано гинэ. Нэлээ ирээдүйтэй тоглогч юм байлээ шүү. Тэгэхээр энэ тоглогч бол яваандаа одоо Японы хагас хамгаалтыг базаж явах тоглогч юм байна гэдгээ бол бас тэр нэг хэдхэн секундын дотор өөрийгөө бол харуулсан. Бөмбөгийг шууд тасалж аваад тууж ороод 16-ын гаднаас хаалгач эсрэг талд газраар зөгч байгаа хөөх тий. Амар гоё бодем ороод айгүй гоё зөгсөн. Тэрэн дээр бол үнэхээр гоё байсан. Гэхдээ тэрний араас бол Япон бол одоо нэгдүгээр үе тэгэл дуусж байгаа шүү тий арга цагаал тий. Тэнгууд чинь хоёрдугаар үе дээр Япон бол жоохон тактика өөрчлөх юм уу эсвэл өөр тоглогчдыг сэлгэж оруулах ёстой байсан л гэж би бодод байгаа шүү дээ. Тийм Бразил чинь тэнцээд ирэнгуут чинь л зэвсгээ тавьж байгаа байхгүй тий. Тэгэхэд Япон тэр үед бол миний бодлоор л ядарсан байна.
байнгын Ядарсан. хамгаалтын дээр тийм. Тэгээ сөрөг довтлогоонд цөөхөн хүн явж байгаа. Довтлогоо бол нэлээд ядарсан. Хамгаалтанд ер нь жоохон бэмбэ авцсан тий. Ер нь хаалгач нь тоглоод исэн шүү дээ. Тэгээ угаасаа 2 дугаар хагасч чи одоо хоёулагийн нөгөө тий нөгөө аппликейшнээр харсан чи барьцэл чин 4 болон Япон тэг гэж байгаа. Тий. Тэгэхээр яалтчгүй 2 дугаар үеийн солилцоо гэл Япон менеж хийж чадсангүй л гэж бодож байна. Хаалгач бол авардгаа аварлаа. Цаа чи Италид байгаа юм биш үү? Анх яг Японд тоглож байхад Манчестер Юнайтед авах гэж байгаа тухайн үед нь онооно байсан болохоор аваагүй. Гэхдээ нөгөө талаасаа Сузуки бол өөрөө гараан тоглох багийг хайж исэн айгүй зөв сонголт болчих. Айгүй том хөв. Тэгэр нь тамирчин үний хувьд тэгэл гараан тал болох тоглосон л дээ ерөөстэй. Яаж ч удсан. Тийм яг хоёр сонголт байгаа шүү дээ. Нэг бол мөнгөө хийгээд сэлгээнд суух уу? Эсвэл бага мөнгө аваад гараанд гарах уу гэдэг ч юм уу. Хижигч олонтой юу багтай юу л гэдэг нь тий. Одоо Японд төрсэн Японч гайг байлгт тий. Цаадаг юм бол бас бусад Африкуудаа бол бодох юм бол аятайхан өмөрөлдөг хөвгт байх нь тодорхой болж. Ямар ч байсан яг анх гарч ирж исэн Японыхаа лиг дебют хийж ирснээс бол бүр өсрөнгөө хөгжсөн байгаа нь бол Хаалсан л угаасаа сайн л яалтгүй сайн л байсан тий. Онооноос төстэй царайтай ч гэсэн хараа сайтай байсан. Одоо тэр ер нь дэлхийн аваргын дараа бас том баг сонирхоод ер нь тэр Твиттерийн дээр харахад бол сонирхоод байл гэсэн. Английн бол ихэнх клубүүд бол ер нь хараад байгаа л гэсэн. Тийм одоо Английн клубүүд хамгийн их 8 хийж байгаа. Дээрээс нь бол амар их юутай байгаа шүү дээ. Мөнгө ч их байна, эрэлт хэрэгцээ ч их байна. Хаалгачин эрэлт хэрэгцээ. Тийм тэгэхээр ч одоо тэгэл хаалгач өөрийгөө дархалчж байгаа юм байна. Би одоо англи би бол бас эвгүй шүү аваад хаагаарэ тий бас би ч энэ эдийг бас барьцэлийн эсрэг бол Дээрээс нь нас залуу байна. Тэгээд гоё том гэрээ хийхэд бол хангалттай шүү. Энэ ямар Япон блэ? Энэ ямар ч байсан Япон ээжтэй Аап бол одоо Питар нөхөр. Тэр одоо хаанаас ирсэн бэ? Африк кофе тарьж байгаа л Японд очсон байлгүй. Тэгтээ сонирн байл шүү. Босд улсыг хараад яг Япон гэд хаалгач нэг хар өндөр юм зогсож байгаа хараас. Манай нөгөө Рюха ч юм уурэ тайлатлах юм шүү те. Царай нь бол яг л төстэй. Одоо эдийн засгийн үед Азууд хүчрэгдсэн бол одоо атлет тал дээр харууд хүчрэгдсэн байна. Харууд ч угаасаа Харуудын спортын салбарыг бол бүхлээр нь базж байгаа бол бусад салбарыг манай хужаанаар маань базж байгаа. Тийм шүү дээ. IT байна. Одоо тийм шүү дээ. Хужаа гэдэг чинь боловсралгүй хүний юм аа. Яг боловсралгүй миний үеийнхний л яриа. Залуучууд нь одоо China тий Хятад Намайг хүүхэд байхад одоо яг тархинд бүгд хужаа гэж хэлсэн байна. яах гэдэг. Тэгээ манай хятадд нэр хөл бөмбөг манахаас дороо гэдэг хэлхийд. Тэгтээ Сэтгэл сайхан байна. би тэгж бодоод исэн чинь бас гараад аваа үздэм байл шүү. Үзэх нь бол үздэм байл шүү. Үзээд бас манусыгаа барахгүй байх. Тийм энэ Жапон юугаа тоглолчнараас гоё хүлээж авч л те. Айгу амар. Тийм шүү дээ. Одоо Жапон Японууд ч одоо солонгосчуудаас ингэ шал өөр гэдгийг харуулчихж байгаа. Тэглээ анги гэв тий. Харин тийм бид нар анги шүү. Харин Тэгээ тийм. нөгөө бүх юм дээрээс харагдаад байна те. Тий. Зүгээр тоглолт үзэхдээ хүртэл стежоно одоо амар цэвэрлдэг тоглолтын дараа тий. Сайн нөгөө миний нөгөө асал үздэг Айшо Спитонаас дагаад нөгөө нэг стримэд дуусахтаа бас Японы дагаад цэнгэлт мөнгөлт цэвэрлж мөрлээд бас тэгж байгаа даа. Ялтч үнийг ээдэг тэгээд нэг юуны тэр нэг юу гэмт одоо философи нь бас өөр. Мэдхгүй тий. Яадаг энэ самурай философор явд юм шүү дээ Японч ч. Самурай нэслээрээ өөрчлөгдсөн. Гэхдээ бол эмгтээчүүд нь бол нэг юм бичээ тэр нь хөөхөн бас сая олонний нүдэнд төрчлөө шүү дээ. Гэрээ цэвэрлэхгүй ч стежон цэвэрлээд мо балаанууд. Тэгээ өмнө шүү. Олны арттай Папрод энэ цөмрөөд шүү гэдэг. Цөмрөөд шүү гэдэг тийм явсан шүү яа. Судалгаагаар бас гэрээ цэвэрлэдэггүй мөртлөө машин хамгийн угаадаг бичүүд гэдэг байгаа шүү. Тэгтээ гой гой мемнүүд бас байсан шүү. Нөгөө нэг цэнгэлдэг цэвэрлдэг нөгөө нэг юунод байгаа шүү дээ. Сервис үйлчлэлдэг. Тэднээс нөгөө маргааснаас нэг Японд тоглолт байхгүй гэдгсэн чи бааха нөгөө нэг яаж байгаа мемнүүд байгаа. Амарчсан нөө. Японы тоглолт одоо нөгөө тоглолтын өдрөл нөгөө цэвэрлэгчд нар бол аяг амар байдаг л гэсэн утгатай мем л яваадсан л та. Тэгэхээр Жоны ажилчдыг бол ажилгүй болгочихж байгаа. Авраасан тий. Ер нь хаа газар Япончууд очвол зийдэг. Тэгсэн мөртлөө манад ирэхээр шүлсэн аядаа гэсэн дагаа шүлсэн айцсан ажижсэн шүү. Оо ямар энэ хэцүү юм шийч бэ. гэсэн бас дагаад бас замын ажив шээжилээ шүү. Өөс нь ойл авах гэж үү. Тэгээ шээсэн шороогоо хүрздэг юм лавтай. Тэгээ одоо Японд дэр ер нь тэгээ ярих юм одоо яг таны одоо хөл бөмбөг үзсэн карьерт одоо юу вэ? Яагаад ингэж нөөлөөр эхлүүлээд байгаа мөртлөө ингэ хожигдоод байгаа. бодлоо дасгалжуулагчтай л айгүй учир байна гэж бодоод байгаа шүү дээ тий. Олон жил дасгалжуулж байгаа зү ер нь. Дандаа эхний гоолыг хийдэг гэдэг. Одоо тэр 18 онд Бельгийн эсрэг чи 2-0 гэсэн шүү. Тийм шүү.
Одоо би зүгээр ингээ сүүлийн ингээ хоёр дэлхийн аврагыг харахад бол би бодож байгаа байхгүй юу. Японочууд одоо өөрсдийгөө ингээд те бас жоохон дутуу үнэлээд байгаа юм болов уу гэж бодоод байгаа байхгүй. Өөрсдийгөө арай дутуу үнэлээд ингээд хитрхи нэг хамгаалалт сөрөг товтлогооны арга барилаар яваад байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэгэхгүй энэ Мексик шиг сайхан үзэд явхад бол болохоор харагдаж байгаа юм тий. Товтлоод Мексик бол яг үүндээ Японы тоглогч нарыг харах тоглогч нарын хажууд бол хамаагүй доод лиг тоглож байгаа шүү дээ. Тий. Ганц хоёр хон тоглож гадаадд тоглож байгаа. Гэтэл тэд нар чинь шал анги төвшөнд тоглож байгаа. Тэгэхээр Япончууд жоохон өөрсдийнх нь тэр нэг сэтгэлийг өөрчлөх хэрэгтэй юм шиг. Дасгалжуулагчийн хувьд бол Японы хамгийн өндөр карьертай ерөөсөй байж болох хамгийн том од нь л доо. Япончууд нөгөө үг хэлэх хэрэгтэй юм шүү. Майндсетээ өөрчлөө. Майнкрафтаа нороцгоо гэдэг. Майндсетээ өөрчлөө. Та нар чадна гэдэг зөргижүүлэх хэрэгтэй юм шүү. Миний бодлоор бол яг 2 дугаар үе дээр гарч ирэхдээ за яг хөө сэлгээ хийхгүй гарч ирж болно. Гэхдээ Бразил тэнд шал өөр болоод гараад ирж их тэрэн тохирсон тактикийн солилцоог л хийх хэрэгтэй байсан. Дээрээс нь тэр сөрөг давталгаанд бас дахиад нэг ганц хоёр хүн нэмэт ч юм уу тий. Ер нь үздсэн бол үзэхэр байгаа байхгүй. Одоо тэгтээ Бразил бол нэг майндсет нь жигнээс өөр гарч ирээд байгаа шүү дээ тий. Хоцчих нь гэсэн бодол нь бол байгаад байсаар байгаа л очиж байгаа. Япончууд нэрээ нэг гол игээл тэрнээс хойш ерөнхийдөө тэгээл яаж игээ дуусгахгүй гэсэн шинжтэй л хамгаалсаар байгаа дуусгаж чинь юмыг аргалах гэдэг. Би бол тэгтээ л үзэж байгаа. Эхний 2 голоос хойш тэгэл унтааш. Тэгж нэг гарсан чинь нөө Бразил гол хийцээ. Бразилийг тоглолтыг нь харахад бол үнэхээр баавартай байсан. Үнэхээр ингээд те яг тойрч зогсоо. Тэгээд ингээд айгу точны дамжуулалт өгөөд одоо тэр нөгөө өмнөх бүтлгүүтлүүдийн жилүүчиг тийм нэг замбраагүй биш байгаа байхгүй. Амар цэгцтэй, цөөхөн дамжуулалттай. Тэгээд цөөхөн дамжуулалтаар очих хэвээр газараа очиод тэндээс ингээ юуны тухайд хүрэхгүй бас тэгж гослон тоглолт хийхгүй байгаа байхгүй. Ингээ харзнаад те. Сул байрлал эдрийг хараад ерөнхийдөө багалж агаад ингээд амар буур сүртэй бүр амар 50 тоглосон. Сүүлийн голыг хийхдээ хүртэл те тойруулж дамжуулаад 80 өнгөрчөөд ах тойруулаад дамжуулаад харж байгаа л босч байгаа байхгүй те. Энэс ч одоо яагаад байгаа бэ? Тоглоод байгаа юм байна. Азаргалж ил. Тэр бол үнэхээр нэрээ хүмүүстээ муур шиг л байна те. Үгүй хүмүүстээ тэр нэг хар яг ирвс шиг байл. Тэг гүйлтийг харуул азрах шиг яг ирвс шиг байл. Үнэхээр наад. Хэдэн сарын өвд сарвчгийн эздэг ш. Хармагчингаас ирвс рүү. Тэсээ хурдан шилжиж шээ. Хар ирвс шиг. Пома ягуар юм уу? Ягуар юм шүү. Өө тэр бол үнэхээр амар байсан шүү дээ тий. Хоёр дараал нөгөө тий нөгөө 2 3-аар нь суглаа иччихсэн. Тэгэл энэ тэнцэн хараа. Өстө нөгөө манжинда иччихэж байгаа. Тэгвэл одоо Бразил миний хийг ярьснаас тэг шууд Бразилийг тэгэл ярил. Одоо тэгээд Бразил ч одоо Японтай ингээ 2-1-ээр хожсноо тэр баярлж байгаа нь баг ингээ бүр амар ингээ баярлаад тах. Би тэрэнд бол жоохон гайхаад байгаа байхгүй. Тэгэл тэгтээ бас Японч бас тэгтээ бас хүлээлт өндөртэй л байсан үстэй. Мэдээж 5 удаагийн аваргууд ингээд Азийн баг одоо хоцсон. Бүр амар ингээ баярлаад тахгүй дөөрөндөө тэрвэрлдээл баг өөлээд байгаа маа яашин зарим. Би тэрийг яг хөө зүгээр эрэг талаас нь харахаар нэгдүгээр багийн уур амьсгал тийм гоё байна. Хоёрдугаарт гэвэл бас тэд нар бас Япон дээр бас нэг тактик туршиж үзсэн баг тий. Нэг иймэрхүү байрлалаар ч юм уу иймэрхүү довтлогоо, иймэрхүү цагийн хуваараар тоглоход бид нар яаж юм шиг тийм тэр нь хүссэн үр дүндээ хүрсэн ч байж магадгүй. Гэтэ Анчлоти өөрөө бол яг нэг сэтгэл хангалуун биш байгаа юм лээ. Тийм дараа энэ асуудлыг нэгдүгээр үе дээр зэгцэлчил байсан. Ярилцлаган дээр бол жоохон тийм л байгаа тийм шүү дээ. Жоохон таах. Өөрийг нь жоохон тохгүй тийм юм шиг. Харин тийм яг угаасаа хоцлоод гол оруулах хэрэгтэй. Тэгтээ бол яг залуучууд баан бол одоо ингээд баг-багаар сайжирч байгаад бол баяртай. Тэгтээ бол яг тийм фул баг хайп. Тэгтээ ингээд тэнцэж явж байгаа пенальти згсэн бол эйгүү үстэй. Муухай аахгүй. Дуусах. Тэгээд дууссан бол Тэгтээ тэр 80 дээр харин тийм 50 байгаа. Тэгэл манай Карло өвөө болол тэгэл тэнд. Эсвэл бас юу байсан гэж болох юм те. Хэд өөнд өөрсдөө хэд ачааттай байсан гэж багтдаг юм те. Одоо ингээл Японыг сайхан шүүрдэж аяа дараагийн шатаа боожсэн нөгөөд 1-0 болгоо. Тэгэл юу илээ гэл гинт. Тий яг наад гаргалахаас бид нар чи юу илээ дэлхий 5 удаагийн аваргууд ч хараад юу болоод байгаа юм бэ гэл. Тэгтээ тэгээд энэ тоглолтын сүүл мөлчсөн гоё л. Тий гоё. Надад бол уур айдалд нь айгүй гоё хүндлэлтэй респект айгүй үзүүлсэн тий. За ингээд одоо тий Бразилийн өрсөлдөгч нь хаалт тодорсон байгаа тий. Хаалт чинь хэнийг гусаа ичлээ. Хаалт ч одоо манай хар үгээр бол зааны яс эрэг одоо мэрэгжлийн хэллэгээр бол Котиварыг таягдаа ицсэн тий. Тийш. Тий тэгэхээр хаалт Норвегийн хүлээлт ямар шүү тоглолтын үзсэн үү?
Надад бол жоохон болох тоглолттой санагдсан оройг. Тэгээ надад бол Сошиалаар бол хаалт Чи статыг хардаа хоорондынх нь. Хоолнд гэж. Надад бол ингээл хараад хахад бол Котивар л харагдаадсэн шүү дээ. Ер нь бол. Котивар ер нь бадсан юм шиг ба тий. Ер нь бол сошиалаар ер нь бол хаалт юу амар их ах шүү дээ. Сивилт амар. Тэгээ юу гэдэг лээ? тий статсан дээр хүртэл ингээд ихэнх нь Котивар талтай баг. Цохилт нь Батара онсон 14-9 гэж баг. Котивар нь 14-9. Shot zone target нь тэр дундаа бүр яг хамгийн амар 5-3 гэдэг. Бөмбөг эзэмшилт нь хүртэл Котивар талтай. Бүх статс нь Котивар талтай л. Тэгээ Котиварын бас нэг гол хүзэр нь бол Амад байсан. Амад гэж нөгөө хин юм шүү. Нөгөө нэг Даманде гэх нэг юу. Тий. Тэр чинь одоо нэг байсан доо Яманда ч одоо юу ажиллаа ш тэ. Энэ дэлхийн аврагт төр чинь ерөнхийдөө бол өөрийгөө бүрэн харуулчлаа. Тэгээ ерөнхийдөө лигтээ бол мань хүн бол өөрийгөө бол харуулчаад хаашаа явах нь эргэлзээтэй байсан бол одоо яг дэлхийн аврагт төр бол багууд мөнгө хаялцаад Paris Saint-Germain уу. Одоо ер нь PSG-тэл зураг нь яваад. Paris Saint-Germain руу явж тэнд очиод Барколог самарж байгаа тий. Тэнд очиод одоо би ямар жижиг болгочих. Ямар бол Котивар гэ зааны одоо хамгийн алдартай нь Дорогба байсан. Тий, Дорогба. Яг Дорогбагийн үеийн гарааны 11 бол аимшигтай шүү. Тэр ч тэгэл бүгд л юу байсан. Тий, бүгд одоо Английн Премьер Лигийн том багуудтай байсан. Ганц Дорогбач тэнд байгаагүй. Маш асар олон жигүүр мэгүүр Челсигийн хин минч байсан юм аа. Гэхдээ яг үзэхэд бол гэхдээ сонь нөрөө нэг надад бол нэг амар скилний зөрөөч юм Котивар бол амар тийм аура байд штэ. Котивар илүү нэг. Тий, аура нь бол яалч амар байсан. Агрессив тоглосон тий. Ер нь айгүй ер нь бол тэр сүүлийн чөлөө цохилт мохилт хүртэл хаалгач нь тэр өсөж хаагаагүй бол тэгэл ороод 2-2 болцохоор юм амар зогсон штэ. Тэгээ би одоо Юнайтедыг дэмждэг үний үед Амадыгаа бол ярих хэрэгтэй. Амад амар. Энэ бол миний бол үнэхээр хайртай. нэр Роналдо ч Манчестер дэсэн мэт. Тийм манах. Та тэгээ яагаад Би нэг дуртай. тэр дэмждэгсэн. Тэр өхнийг хөөх юм болсон. Тэр чинь тэгэхэд чинь өх юм байсан мэт те. Нөгөө нэг халзан бүлээч юм бэлээ. Манай Руни. Руни байсан мэт те. Тэр хоёрыг нэг улиралд авч байгаа. Хоёулаа насчихсан. Нэгийг нь Эвертон. Тэр жил яг хэр ирсэн Манчестер? Тэр жил ингэсэн. Тэр жил Вен Рунийг Эвертоноос аваад Эвертон дебют хийсэн байсан. 18 өстэй болсон байсан. Тэгээд бусад нөгөө уламжлалт товтлогчдыг бодох юм бол амар гүйлттэй, тесрэлттэй, бие хүчтэй ийм тоглогч байсан. Нөгөө талдаа нөхөрсөг тоглолтын үеэр Роналдог ерөнхийдөө онилсан байсан. Ингээ Роналдо Спортингоос ирж байгаа. Насчцсан. Гэхдээ Премьер Лиг дээр бол цаачин бол тасаагүй. Руни угаасаа Премьер Лиг дебют хийсэн байсан учраас шууд тоглоод эхэлсэн. Роналдо бол жоохон бийдүүлээд скил нь гарч ирэхгүй, хууралтууд нь амжилтгүй болоод ерөнхийдөө эхний үйлрэл бол айгүй бэмбэтэй өнгөрцөн байхгүй. Тэгээ хоёр дахь 3 дахь үйлрлээс нь цаачин их тесрэлт гэдэг шиг. Их тесрэлтийн он шиг хязгааргүй жижиг юмнаас хязгааргүй сансрын бааз лайтер юм шиг. Хязгааргүй уудамруу урагшаа гэдэг шиг л дээ. Одоо тим болохын тулд цаадах чи өөрөө ч өөртөө маш өөрчлөлтийг хийсэн. Клубын зүгээс ч гэсэн Премьер Лиг тасан зохицуулахын тулд бас том ажлуудыг хийсэн. Хамгийн гол шалтгаан нь бол Роналдогийн тесрэлт тэгээд хоёр дахь тоглолт. Амар мөрөгдөг болсон, амар өндөр өсөрдөг болсон. Тэр Ювентуст байхдаа өсрэлт нь юу вэ? Бараг 3 юу л 2 хэд бүр онгоц шиг сугарч гарч ирсэн. Тэгээ Юнайтед дээр энэ бүх суур чадамжууд нь гарч ирээд хөгжүүлээд ингээ Роналдо бол биелэлээ олоод тэгээр яал дууцаа тий. Тэгээ Амадын хувьд бол Италийн Аталанта клубээс ирсэн. Аталанта ч өөрөө Италида 4 бус тоглолттой нөхөр. Яагаад би 4 бус хийж байгаа вэ гэхээр хогийн гэсэн үг. Бусад багууд бол хитрхи уйтгартай тактикийн тоглолттой бол Атланта тэнд бол жинхэнэ нөгөө нэг одоо Ливерпулээр бол жинхэнэ рок н рол гэхгүй. Тэгээд яг тэр цацаа цалгаатай өндөр прессингтэй хурдтай довтлогоо зөнхөсөн тийм Атланта клубт анх Амад дебют хийсэн байхгүй. Тэгээд тухайн үед нь тэрийг Манчестерт авчирд Манчестерт биеийн жижигдээд цаачин олигтой тоглоогүй. Тэгээд Сандерландд зээлэр яв Сандерландтай чемпионшипэд азаргалж байгаа. Тэгээ эргэж ирээд энд дасгалжуулагч солигдоод одоо бол ерөнхийдөө аягүй чухал тоглогч болж байгаа. Хүмүүстэй сая ч гэсэн өөрийгөө нотолж байгаа юм шүү. Ерөн зад чинь бол бөмбөг Амад одоо бид Амадаа л яриад байна шүү дээ. Юм бэ гэдэг юм. Чи өөрөө үзэж чинь тоглох мөртлөө цааш үзэж байгаа шүү дээ. Аюу сони бөмбөг алддаг байхгүй. Хөлбөмбөг гэдэг юм лөө нэгт орж шүү дээ. Тэгээд ингээ Амадтай бас хүмүүс одоо ингээ танилцаасаа гэж бас бодож
байна тийм. Гоё үлжүүртэй тоглогч, хөдөлмөрч тоглогч, хамгаалтай, довтлолтой. Атлантагаас яг тиймэрхүү шинжүүдийг харж авчирч байна. За өөр сони. Тэгэд одоо ингээд Норвег барьцилтай. За Норвег барьцил одоо энэ ч Юу одоо гэж бодож байна? амар юм болох. Барьцил шахах уу. Барьцил хожих баха. барьцил Хаалган зарай болоогүй баха. Энэ аюу марзан тоглолт. Биш Норвегis өөр одоо хаалгандаас өөр. Яг хоо Норвегийн бас нэг гол юм нь юу байгаад байна нэг ганцхан товтлогчтой шүү дээ. Одоо Швед чинь хоёр амар төвийн товтлогч байна шүү дээ, тий. Арсеналтай Премьер Лигтээ төрүүлсэн Gyökeres тий. Тэгээд Ливерпул 100 сая хүрсэн нөгөө нэг одоо Ванили хар юу шиг юм тань. тийм шүү дээ. Исаак гэж нэг Исаак гэж хоёр нөхөр байгаа тий. 100 сая хот. Гэтэл ард нь хүн байхгүй бол тэр хоёр одоо хинбэ гэдэг нь л. Ийм шүү дээ. Гэтэл Хааландын ард чинь Арсеналын багийн ахлагч Ойдигард гэж байна. Эдгээр Тий. Энэ бол хоосонгүй байхгүй. Тэгэхээр бол миний хувьд бол бас дундын хагас хамгаалтыг өдөртөө хүнтэй учраас гайгүй үзүүл үзэх байх гэж байна. Үлээлт бол байгаа барьцилд нэлээд бас зүгээр байлахгүй. Японоос бол нэг шат агсан төвшнээ арай нэг өөр хүмүүстэй нүүр тулахгүй л хөтэй. тий бас нэг хөл бөмбөгийн шкалаараа ч гэсэн түүхээрээ ч гэсэн эдийн олон жил дэлхийн аврагт ороогүй ч гэсэн тий. Харин тийм Тий. Норвегч нь бас нэлээд тесрэлттэй биеийн хүчний тоглолттой тий нэлээд зуураатай бас. яг Котиварт баг бие өвчнө харагтаагүй дээ. Тий тэгэхээр бол Котивар л хажууд нь тесэрчээд байна тий. Энэ өсрөл юу юм аа л эвгүй болчих. Тэгэхээр яг нөгөө барьц авч барилдаж чаддсангүй шүү дээ тий. Тэгж Барьцаа олсон. Хааландын гол бол тэгэл яг гоё байх газар нь байсан өөрөө тий. Тийш. Хааланд бол төвийн товтлогчийн байх ёстой газар хаана вэ? Яг тэнд л байх ёстой байсан. Тэгэл тэнд дамжуулт ирсэн тий. Амарлаг ёо. Ер нь төвийн товтлогч тим голыг л бэлдэж өгөх ёстой болчиход байгаа юм тий. Тэр чинь бэлдээд байгаа хүнийг одохгүй ярина. Нэг эвгүй нөхөр одоо байгаа ш. Миний хүслээр бол тэр өөрөө дайрмаар байгаа. За ингээд барьцил Норвег дээр санал хуваа. Барьцил. Барьцил Ари байлгүй. чид хаалганд. Энэ харин нэг заваарсан. Энэ тоглоомны хаалт ч юм марцсан байна. ба. Би юу юм бэ? Норвег дэр юм байна. Тэгж бодож байна. Тийм. Барьцил бол гэхдээ бас яг арайч бас нэг жоохон яахгүй юм шиг байна. Тэгвэл би бол анчлаатыг талдаг гэсэн. Тэгвэл одоо бүр энэ дүүлэнийг тарьсан одоо. Чи барьцил юу Норвегээр айлт Барьцил шүү дээ тэгэл. барьцил хаа. Би Норвег ганцаар юм Би байна. Яг дүүлэнч нэг тарьсан гэж хайш одоо хамгийн бодлонтой 11 цагс одоо Нидерланд Мароккогийн хамгийн одоо ангаа шившиг юу юм дээр 11 нь одоо би бүр лавр үзээ бүр гайхсан шүү дээ. Яг энийг ярихын өмнө бол Марокког Африкийн авраг гэдгийг бас хэлэх юм. Тийм шүү дээ. Тийм ээ тийм бас. Тэ? Одоо энэ дэлхий дээр чинь ингээд одоо твээр нь хуваахаар Европ төв тэгээд Африк, Өмнөд Америк тэ? Тийм. Одоо хөл бөмбөгийн угшлаараа ингэж явж байгаа шүү дээ тэ. Тэгэхээр бол мэдээж энэ бол сул баг бол биш гэдэг нь бол тодорхой тэ. Ер нь л айл. Тий. Ер нь бол надад бол хурдтай тий. Хурдтай мөрчлөө хурдан дээр бас тэр байрлал эзэлж байгаа нь бүр үнэхээр солиотой. Тэр байрлал нөхөж байгаа довтлогоонд орсны араас тэр хин хинийгаа нөхөх үү гэдэг бол бүр амар сайн ажиллагаатай тийм баг байсан. Ер нь бол ажиллагаа сайтай баг. Байрлал сайн авдаг баг байсан. Гэтэ бас тэгэл довтлогч юмнаас хөөх Европын юм бүгд л одоо тоглож байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Дивишн яг нэгтэй биш юм магтал 2 маягийн баг магтана. Тийм Итали, Испанаар бол бүгд амжигдсан. Гэтэ манай өнөөс жоохон хөв хүнийг жоохон муутай ч юм уу. Зарим нь харахаар ер нь тэр Африкийнхаа финалд бол бодлоосон шүү дээ. Бүр орнигоотой баг Хакимын баг өмнөөс нь тийрээд баг волчооч байгаа юм багийнхантай ирээд баг. Тэгэхээр өстө хөв хүний юм жоохон тийм би одоо тийм гэж бодсон. Улаан цагаанд гарсан нөхдүүдтэй тоглосон тий. Тийм тэр бол бас одоо бүр манай бол джентльмен байсан шүү. Нэр юм үтсэн юм шиг тоглосон. Манай ч бас клубтай байхдаа энэ тэнд хөрхэн хэрүүл урал хийцэн тий. Хэрүүл хийсэн. Цад чинь Ливерпул дахтай хөрхэн хил амтай тий. Хил ам хийгээд нөгөө бичлэг нь бүр алдартай байсан тий. Байернд очиж Байернд бас хил амтай тий. Манай хүн сүүл жоохон амн ажиллаад хийсэн. Сүүл жоохон хөлнөш амн ажилтдаг болсон. Сүүл одоо давхар энэ тэнд зэрэнцэг шидээд тэднээс нь мөнгө шантаалсан. Нэг л их цалингийн хэрүүлтэй болсон байсан. Тэгж байгаа л евро явчлаа шүү дээ. Сауди Араб руу яваал одоо тэнд амруу татваргүй мөнгө чихээвс. Тэгэл цаачаа одоо шигшид ирж ярих ирэхгүй болсон шүү дээ. Тэ? Гэтэ энэ дээр ер нь таны одоо та нарын ч яг таны хүлээлт одоо би бол Нидерландыг хожно гэж бодсон. Ер нь
би зүгээр хожиж чадахгүй байх гэж бодсон. Ер нь хожих байх. Гэхдээ бол тийм олигтой үр дүнгээр хожиж чадахгүй байх гэж бодсон. Тэг ер нь одоо баг ингээ хожигдсан одоо баг. Тий, ер нь зүг ясны л асуудал. Гэхдээ яг нөгөө нэг дэмжигч талаасаа бол мэдээж Нидерландын дэмжигчид дэлхийн хаасаа гэж байгаа тийм. Тэр талаасаа бол энэ бол сэтгэл гонсголгосон зүйл боловч яг одоогийн нөхцөл байдал дээр харахаар байж болох л тийм зүйл байхгүй. Би л тэгж л бодож байгаа. Тэр нь тэгэл яг Макс нь л одоо Бас би бодоод байгаа. Энэ жилийн өөрийнх нь шигшээ багийн өмсгөл жоохон тэнэг өнгөтэй байв да. Тэрнээс болов. шигээ өмсгөл яс чухал финкшн таараагүй байх нь шүү дээ. Өмсгөлийн өнгө арай сонио улаан. Өмсгөлийн өнгө улаагаад ирэхээр л ер нь үзэхэд чинь нэг айгүй гоё юм шар штэ бүрнээ. Тэгш нь улбар гэдэг арай нэг өөр гэдэг чинь сонио ягаан дуу юм гараад ирсэн байсан улаан. Тэг өнгнөөсөө болчихсон юм байна л да. Урсаас Японы логог яриач би ч одоо сая л хар шүү гэдэг. Тэр чи Японы логог яар тайлбарлаж өгнө гэдэг л үнээр. Үгүй шүү дээ. Оо тэг юу амар тайлбарлаж байгаа юм шиг. Домгийн шувуу гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм Японы нөгөө дээр өлгөрт гардаг домгийн 3 хөлтэй шувуу гэдэг байгаа шүү дээ. 3 хөлтэй шувууг манайхан одоо нөгөө Жүмүн киноны 3 хөл шувуу барлаа гэж байгаа. Тэгээ доор нөгөө Жүмүний юм шүү. Юм Жүмүн тээж юу юм шүү дээ. Тээж юуны 3 хөлтэй шувуу байдаг байхгүй юу? шинэ сүүл гарсан Spider-Man-ийн кинонд чи Месси явчих тээ. Эднээс тэгтээ маркетинг сайн гэдэг яг ингэ дэлхийн аваргаар ингэ Месси зэсийг ингэ оролцож байгаа байхгүй. Кинон тоглолцсон юм. Тэгээ одоо Spider-Man шинэ гарч байгаа шүү дээ. Месси хайлт орох юм биш үү? Наа чи AI юм шүү зүгээр. Орсон гэсэн нэрнгээс орсон гэсэн. Баталгааж болсон. За итгэхгүй энэ бол мапан тэр биш шүү. Викиндээ зүгээр энэ нэм шүү. Тэгвэл Нидерланд Мароккогоо ингээд дуусгаад араас нь одоо адилхан хэл нэгт одоо Герман те энэ учраас нэг нь даач нэг нь дооч ч үлээл сони адилхан хэлээр ярьдаг гэсэн. Германч бас одоо шувуутай шүү дээ. Германы шуу бол жоохон найц эвгүй шуу ахаа тэр Германы шуу Японы шуу хоёр философид өөр ахаа. Германы шуу ч ер нь бүгдийг алнаа л гэсэн шуу да тэр. Логоныхон шуу ямар тас айгуу гоё юу нь гоё дизайн гоё ярагдаад. Юм барьцсан. Нөгөөх нь нэг Японы нөгөө нарыг хатгсан байгаа байхгүй. Бас нэг зинхэр өмсгөлнөөс нэг утгатай л юм шиг л бүлгээс хамаараа юу хичээлээ. Өө чи Blue Lock аниме юм шүү баг. Арайчгүй яас. Бүлгээс хамаараа юу гэсэн. Тийм анимлэг. Тэгвэл Герман энэ Герман хоёр дээр ярих юм байна. За Герман Парагвай тий. Тэг ер нь ярих юм одоо Парагвайг одоо яг сүүлийн үеийн хүмүүс бол мэдэхгүй байгаа. Яагаад тэгэхээр бас ойр доороогүй. Ер нь яг яадаг улсын гэхээр энэ бол бас Америкийн одоо юу багуудын нэг чанга багуудын нэг. Гэтэ ер нь Өмнөд Америкийн багууд одоо байнга нөгөө Аргентин, Бразил тэгэл нөгөө нэг эвгүй нөхдөдтэйгээ Уругвай юунуудтайгаа тоглолсоор байгаад ер нь ямар ч жижиг баг сайжирч идэм биш үү? Нэгдүгээр тим тэгээд нөгөө нэг өөрөх нь нөгөө твийн онцлог биш тий. Твийн соёл гэж биш тий. Одоо Мексик, Парагвай, Уругвай юу гэдэг тий. Тэнгуут Парагвай ч бас хөл бөмбөгийн дэлхийн аврах дээхэн үедээ бол хатуу өрсөлдөгчдийн нэг байсан. Шинэ хөл бөмбөг яг аль хаанаас аль төв нэг Англиас л үүссэн. Өнөөгийн бидний хөл бөмбөгийн үеийг бол англичууд гэдэг шүү дээ тий. Англиас л одоо яг үүссэн. Анхны бүр цаашаа явах юм бол нөгөө нэг хин миний чинь ямар иргэншилтийг юу лээ. Тэмт чинь нэг хөөрхөн бөмбөг шиг хатуу бөмбөг шиг юм яг л кольцоороо оруулаад. Тэгэл Англиас л одоо яг үүсэл тэгэл нэг одоо колоничлалын их одоо нөгөө тесрэлтийн колонийхоо югаар ингээл хамаг юмроо ингээл ер нь таарсан юм. Тэгтэл манай энэ инэтгэгүүд ямар авьяасгүй гэдгийг харуулж хөл бөмбөгийг бол нэг нүдэрээ ч олж хараагүй. Босноо гэж манай Азиар гэж нэг энэ гурайцсан хүмүүс энтгүүд одоо сайхан спортын авьяас энэтгчүүд гэхдээ юу оюугаа сайд ш. Дандаа доктор профессор одоо энэ дэлхийн том том гүйцэтгэх захирал хүн гэхдээ бүгд энэ юм бүтэн заяадаг гэдэг шиг улс ч адилхан байгаад байгаа. Айл улс хүнд ингээд тарих заяасан нэг газар одоо ингээд гой тарихтай тэгтлээ биш байгаа шүү дээ. Одоо ингээд бусад орны тарих мэрх бол байхгүй. Тэгэхээр метрогийн хэлдгээр үсгийнх нь яс бүр дотгошоо хөө. Цаавгуудын үсгийн яс нь илүү урт байх. Цаадуулах чинь бүр дотгошоо юм шүү. Тэгтээ Африкууд ч бас юу байсан мэт тээ. юу Америкийн колон билүү? Юу лээ? Битүү Европ. Тийм Европ шүү дээ. Бараг колоничлогдохоос өмнө бүр амар баян болчиход байсан мэт. Тэр нөгөө дээр кино мана тэгэл нөгөө юуг нь соёлыг харахаар чинь тэгэл ер нь бас ойл байсан юм шиг. ойл хийсэн байгаа зү. Одоогийнхоос бүр шаал өөр байгаа зү. Юу одоо нэг тийм түүхэн ч юм уу эсвэл идэл чиргэж хувц сонор одоо нэг өмс зүд үгээсэн юмнууд нь нэдрэл шал өөр. Одоо тэгээд
нэгдсэн нэг зохион байгуулалтгүй баахан одоо Африкч нь одоо жишээ нэг Африкийн улс хуулийг дотор мангар олон овог аймагтай болдог шүү. Тэгэхээр тухайн дээр үедээ тийм жижиг овог аймагуд байж байгаа л тэгэл баахан Европын нөхдүүд очиж сайхан омогоор нь эзэлж аваал тий. Тиймдээ ч одоо тэр газар нөгөө нэг хилийн зурвсыг яаж хувааж ин тий. Сайхан ингээ шугам тавьсан юм шиг тий. Гэхдээ хамууд бас тийм ядаа биш юм байл шүү. Ядуудаа биш. Тэр дэлхийн яг нэг влог хийдэг хүмүүс ч нөгөө төвөр байгаа хэдийг харуулаад нөгөө жаддаг. Яг далаагаа дагцснууднаас ер нь баг Улаанбаатар цааш болцсон шүү. Одоо Нигерийн энэ хаалттай киноны зах зээл ч одоо асар том гэж шүү дээ. Наад бол ч юм би. Киног бозралдаг. За Нигерч юм итгэмэргүйгээс. Манайхны кино ажид юу ч шийдэж шээ. Тэгээ Африкийн тэр колониуд ч одоо тэр Бельгийн ямар Неаполч тэр ч одоо бүр зүгээр байхдаа хүний гар тастаад байдаг байсан ч гэлээ. Ямар өөрхөн гартай ингээл ингээд хулгай хийсэн хүний гарыг тастаад чи бүр гаргүй болох нэг. Энэтэг чинь бас бараг л твлдэдтэй бараг бас адилхан. Энэтэг бол бүхлээрээ гэхдээ нэг бас айгүй их олон улс байсан юм шүү. Тэгжид энэтэгтэй уг нь англичууд хамгийн одоо гайгүй колони шүү. Тэндээ хамаг нөгөө нэг халуун ногоогоо тарьдаг. Чин чин бас айгүй олон одоо юу бүрдсэн байгаад байт шүү дээ. Тэгэхээр яг нэг колон байхтаас нэг юмтай колон байх юм. Одоо Шри Ланкач бас Английн колон байсан. Одоо энэ Дампо. Шри Ланкч гэхдээ цайгаар аяг болдог байсан. Цайны их гэдэг нь бол. Цайнуудын англи уухгүй. Одоо бүр юу хийсэн мэт бүр нөгөө засаг нурцсан билүү? Одоо ч тийм мэдгүй. Шри Ланк бүр засаг нураад бүр улс орных нь бүр гарч яваад 10 жил тогтоол ах нь өстой Шри Ланк гэж амнаас унгаж. Тэрнээс одоо юу болсон бэ гэдэг шиг. Бүр гинт ингэдэг. Наашнл юу болоо шахах. Geographic болоо шах. Иргэд нэг Парагвай Герман юу Африк гэрээ. бол энэ бол нэр арайчтэй шүү нэр шившиг. Арайчтэй нэр. Гутам шиг энэ одоо давталгааны тэр олон одоо малисын шар нөхдүүдийг цуглуулчаад ийм бузар тоглолтыг үзүүлж болохгүй. Эхний агастаа л асуудлыг шийдэх хэрэгтэй байсан. Тэр Парагвай байна уу, юу байна уу, Герман бол асуудлыг шийдэх байсан. Дээрээс нь ноёр өөрөө дэлхийн хамгийн том хөлтэй хөлбөмб багч юм шүү дээ. Ганц хоёрын хаахад яах вэ? Яг юу Герман. Юу вэ? Нидерланд гэж юу тийм биш дээ. Тэр чинь нөгөө өтер хинийгээ бодсоор байгаа л өнгөрөөч. Герман бол нэр арай шүү нэр. Авш шүү нэр. Герман одоо тэгээд өмнөх арай шүү. Энд тэгээ Нагelsmann-ы буруу юу? Мэдээгүй хинийч буруу яа одоо би одоо ойлгохгүй. Одоо оюун одын бичсэнийг уншихад бол тэр Баталгаатын их сурвалж юм уус авсан юм аваагүй юм зүгээр мэдэхгүй. Гарууд дээр 5 дахь цохилтыг цохихдоо цохихгүй олдохгүйсэн гэдэг. Тийм хогийн сэтгэл зүйтэй. Тэгэнгუутаа хамгийн өгшин таарууга тааныг зохиод үзнэ дээ гэсэн нэг новш гэж очиос зогсон чинь аваач байгаа. Тэгээд жинхэнэ өөрсдийнхэн шууг онсон. Тэгээд одоо 11 цохих хүн олддгоо юм уу? Яг мэдгүй оюун одын нийтлэл дээр бол тэгж утсан байл шүү. Эсвэл юу юм бэмбэтэй байна. Тэгэхээр шинэ генерашны германчууд бол онцгүй байгаа юм байна л гэж харж. Шинэ генерашн Gen-Z-нэр ер нь хариугүй юм шүү. Энэ одоо тийм ингээд 11 зохиж ихт листлэгдсэн байгаа шүү дээ. Тэрийг татгалжуулж одоо гаргалцсан л байж таараа. Тэгтэл тэр шийдвэрийг яагаад тэгэж үнэлэхгүй нэг юм. Nagelsmann өөрөө багаа бас зангидж чадаагүй юм болов уу? Энэ бол яалч юу юм бэ? Эсвэл тэгэл багийн менталити нугасаа тэгээд жинхэнэ одоо лүүс. Nagelsmann-ы оронд Jürgen Klopp байсан илүү характертай байж үдээ. Тэ? Биш энэ сайн нэг Spider-Man-гийн ярьсан шүү дээ. Аа. Spider-Man-ы одоо энэ Мессигийн орж ирдэг 20 секундын хэсэг дээр Месси 15 сая доллар өгсөн гэж шүү дээ. Харин ч баг өгсөн байдаг. 15-аар ч юу авах юм бэ? Pepsi-гээс бүр зумаг аавна, PlayStation бишээ. Pro Evolution Soccer-аас бүр бузар аавна тий. Одоо хөл бөмбөг ярихдаггүй. Адидас-аас зумаг аавна тий. Анхны шиг ярина шүү. Хаанаас зумаг авч юм Месси ч бол. Nike Adidas л үү? Adidas Nike нь за соёлын шок болсон шүү. Дагай байлаа дугаал TikTok үзнэ. Adidas дэш одоо хин Месси, Сон Хёмын Герман Парагвай тэр ийм л амтхууд байгаа шүү дээ. Тэгээд зөөр гараад явж шүү дээ. Юусэн зүгээр ингэж яриад гурав гарлаа. Нэг мөсөө одоо энэ сайн нөгөө яриад сэдвээ яриад дуусгачаад буугаал ер нь тэгээд шүү. Энэ угаасаа ярилтгүй юм байна. Швед Францыг бол яриач хэрэг байхгүй те. Энэ бол жинжим ааш. Гэхдээ Франц одоо бараг айгүй гэдэг энэ гоолоор бараг тэргүүлж байгаа шүү дээ. Франц яг одоогийн байдлаар зүгээр бэлтгэл хийж байна. Франц яг одоогийн байдлаар юугаа гаргаагүй байгаа. Өсөлтөгч багуудаа солиод бэлтгэл хийгээд байна гэж. Франц яг одоогийн байдлаар Мбаппе ч яагаад вэ?
Имбапе ч одоо Францаар ярихдаа нэг өөр, англиар ярихдаа нэг өөр гэдэг байна шүү дээ. Англиар ярихдаа нэг гэж яснаа Францаар рөгшээ. Энэ манайхны хэллэгээр англиар ярихаар бимбэ аваад. Бимбэ авцсан юм байна л да. Наач хүүхд шүү. Яг нь Франц шивэд дээр ярихад бол шивэдээс ерөөсө Георгерес, Исако ерөөсө Исак Бертлээс ирсэн байсан. Ямарч формгүй байсан. Георгерес одоо үнэхээр Поши Левандовски лугаа адил ганцаарцсан болж ганцаар цаараацсан. Өөцтэй амар нервтэй байлаа шүү дээ. Манай үуч жоох яагаад нүд нь ингээл ийм новшин тоглолтыг амьд биеэрээ үүснэ гэдэг бол Георгерес явжиг хараад л байсан. Ингээ Франц бол зүгээр бэлтгэл хийсэн. Имбапе зүгээр жаалсан. Тэгэхээр энэ одоо энэ үнэхээр яг Имбапе ингэж сайн багтаагаа байгаа л ингээл ер нь тодроод байна уу? Яагаад? Энэ Имбапего ер нь эдгээр баг финал хүрэх юм шүү. Хүрэх баха баг тий. Имбапега хасъя тий. Хаслаа гэхэд бас хаслаа гэхэд дахиад нэг амар баг бол шивэд цаашаа л байгаа эцтэй бас тий. Хайр тэгвэл Матедэд ч одоо тэр Дембеле чи PSG дээр өөрөө ч гэсэн үзүүрэн тавтлага гардсан шүү дээ. Тэгэхээр энэ яалтчгүй багийн спорт гэдэг нь бол харагдаад байгаа. Тийм шүү дээ. Одоо би хаяа бодож шин Имбапегийн оронд орон алдаа маань эсвэл кичнээ сайхан гэлээ. Тэгээ хараа энэ багтаа тий 11 хүн амар байна гэдэг чинь тэгээд ямар амар үзүүлэлт тий. Энэ чинь тэгээд Францын шигшээ чи угаасаа энэ баг дэлхийн аврагт хамгийн үнэтэй юу баг бай шигшээ баг байна гэсэн шүү дээ. Багийнх нь нийт юу нь баг 1.6 тэрбум байна ч гэлээ бүр. Одоо ингээд сагсан дээр 5 нөхөр гарч байгаа. Тэр 5-ын 4-ийг чирэхэд бол болно тийм үү? Хөл бөмбөгдөр тий 10 тэнэг хүн чирнэ гэдэг чи одоо аим шиг. Гэхдээ эдний багт 10 тэнэг хүн хаалах гэж. Одоо 11 үлээл ухаантай. Одоо шивэд бол тэгээ 10 тэнэгтэй л гарч байгаа хөөе гэрээс. Өөрөө ч бас манараатай. Одоо ингээд шигшээ багтаа ингээд багтахгүй байгаагийн багтахгүй бүр левел 3-ын гарууд Африкаар тарцсан. Аргааваараа л энэ төр чи өөрхийн амт нутгийн тийм факт хүртэл байлаа шүү дээ. Энэ дэлхийн аврагт Францад төрсөн 98 тоглогч байна гэж хэлсэн шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Одоо үйлдвэрлэгч юм биш. 98-ын 76-нд баг юу л өөр газар улс тоглож байна. Одоо Имбомо чи явж байгаа шүү дээ. 78 улс Франц төрсөн. За тэгээ 90-д чи бүгд би тар юм байна шүү. Бүгд харууд шүү дээ. Ийм л гайхамшигт. Франц гайхамшигтай. Францын багет гайхамшигтай. Талхаа эдээ сайжраа тэр одоо яагаад вэ? Ийм л хөвчлөлт юм. Франц ер нь тэгээд баг юу боллоо шүү дээ. Одоо ингээд битүү очоод тэгээд битүүл Африкт байгаа шүү дээ. Тий. Африк сэтгэс өөрс тэднийг өмөрж илээ Франц соёл мөн л. Тэгээд одоо тэгээ яг Франц хүмүүс нэг аана. Бэш Рабиол шүү дээ. Ганц Франц. Энрикэ соёл. Тэгэл хотоос гадна, нийслэлээс гадна орлоо тэгт тий. Одоо тэгэл мэдэх юм. Ер нь зүгээр мэдгүй энийг ярихаар улс төр болно. Тэгтээ бол ер нь онцгүй зүйл л дээ. Тэ. Гэхдээ одоо тэгээд юу хэлээ гэхэд манайх энэ бүр юм санагдав. Чи Франц хүнийг юу гэж төсөөлт? Чи нүдэнд Франц гэхэр ямар хүн харагд? Нөгөө нэг юу шүү дээ. Яг одоо тэгэл хоолоор нь тэгэл нэг хоол идэгээд нэг ачканал харагдаад л юм л та. Өв соёлын үед одоо Франц ч үнэртэй бас тий. Би бол Франц нарийн баавнууд өндөр нэг шарт ч юм эсвэл нэг тийм л юм харж байгаа л тий. Амар зэм аялагтай ярьдаг. Одоо ингээ Монголд ингээ 3 сая л байгаа шүү дээ. Хотод ингээ сая хэдүүлээ байлаа. Одоо ингээ Бангладеш эдрээс ингээ амар хүн ажилчид авчиж байгаа шүү дээ. Одоо ингээ хотын төвөр ингээ яваа. Дан ингээ энэ Бангладеш ингээ байд нэг гэхээр аягүй тэнэг байгаа даа шүү дээ. Тэг санагдаж байна уу? Би бол одоо ингээ сүүлийн үед TikTok-оос ингээ оронгууд ингээ Бангладеш ингээ Монголд амьдардаг Бангладеш ажил хийдэг хүмүүсийг л ингээ амар их ингээ бичлэг хийгээл. Одоо миний хувьд ингээ Солонгос 5 жил гөөврлөө шүү дээ. Яг тэр Бангладеш шиг чинь Солонгос. Ер нь бол тийм л дээ. Гэхдээ миний бодлоор бол иргэншил өхөн зөвөө буруу л гэж би бодож байгаа. Тэрнээс мэдээж ирэг одоо би ч вэ нэ чи ч вэ нэ тэр барилга дээр очивол тэр нэг ажлыг бас хийх үү гэвэл бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэрий чинь боломжийн баг цайлангаар ийм улсаас ажиллах хүч аваад ажиллуулах нь миний бодлоор зөв баха. Гэхдээ иргэншил өгөхгүй л сонирн байгаа даа бах тий. Тийм зөвөн зөвлөлтөө. Гэтэ бүр хит их болоод ингээд хотоо шинэ ер нь бичиж байгаа боллоо. Амар ирээд тоос юу ч яахгүй зүгээр бичиж байгаа бат. Тэгэхээр одоо гэтэ энэ бас тэгэл одоо өөрсдөө одоо тэгэхээр одоо ингэ парамчиг болчихж байгаа болчихно. Гэтэ зөв бас юу ахаа колонийхэн л үр дагавар баг. Энд чинь Африкт хамгийн олон колонтой ч угсаа Франц 20 улс колончлж ирсэн гэдэг. Тэгээ одоо яг монголоор сэтгэхэд ойлгомжтой шинэ хажуу нөгөө хиний ч хүүхд Домбоно ч гэдэг Бимбапен ч гэдэг тэр нэг Франц руу нөө хөлбөмбөг тоглоод чиний гадаа тоглолт гэмээр мөнгө олоод байна хий. Чи нэг тийш явуулаад тэгээд тэгэл явд юм шиг болд юм шиг байна тий.
Тэгээд одоо ингэж байгаа шүү дээ. Одоо тэд нар чинь ихэнх нь нөгөө гэр бүлээрээ очиод тэндээс нь хүүхэд гарч байгаа шүү дээ. Яг ирлиз хүүхэд тэнд ч баг байхгүй шүү дээ. Ирлиз байх. Тийм монголчууд чинь одоо ингэж ярьдаг шүү дээ. Гадаад ажилчин гадаадууд их байхаараа бид нар ирлизчээд байна. Монголоо болоод байна. Тэр чи яг хятадын одоо нэг барилгачин хүүхэдээ суух уу? Суухгүй мэдээч суух. Юугаа бодоод байгаа юм бэ гэж. Айгу хэцүү байхгүй те зэрэг дэвээд нийгмийн статус эн чинь бас нэг боломжтой юм биш байхгүй. Тэгэл гадаад хүмүүс орж ирээл хар ажил хийсэн. Тэг угаасаа одоо барилгын энэ хятад эрэхтэй одоо хин суух юм. Одоо бодлоо. Суудын штэ. Зөндөл байгаа штэ. Заочлаарай. Зөндөө байх нь байна. Гэхдээ нийтээрээ тийм суухгүй. Нийтэр бол юу юугаа дундаж ивтэй суугаад байх. Нэг амар маниус ирлээ. Тэг ерөнхийдөө бол тийм яг юу яга энэ олс төрөө болий. Бүр одоо бүр нөгөө бизнес хийж байгаа одоо өөр гадаадын хүмүүс орж ирээд Монгол хүнтэй суухад бол бас нэг окей. Бизнесмэнүүд бол окей. Барилгынхан бол маш шүү. Тэд нартай бол эмэгтэйчүүд бол суучих байх те. Яг барилгын үе нартай суухгүй байхаа л гэж би хэлэх гээд байгаа. Би тхөр бизнесмен хятад бол окей. Суух. Гэхдээ би ахын хүлэн зөвшөөрөө хүлэн зөвшөөр чи өөрөө окей. Бизнесмен хятад эмэгтэй бол окей. Барилгын хятад бол маш шүү гэхэд байгаа маш шүү. Зүгээр тийм магадaltaй шүү л гэж хэлж байгаа. Ямар нэг юм буруутгах гэж ямар сэнэг хэцүү яриа болоо шээ. Минэнгөрөө бид нар хин нэгнийг шүүхгүй. Яг одоо энийг нэрийг бүр нэг амар тийм. За өнөө шүн чинь Португал Хорват тоглоно тийм. Аргентин Шүнч гэж өглөө шүү дээ. Өглөө шүү дээ. Тийм маргааш өглөө. За энэ ч Манусыг сонсохтой хамаагүй юм байна. Ямар ч байсан Португал Хорват тоглоно. Энэ дээр юу гэж бодож байна? За энэ бол ер нь хуваагдсан талаа дуусгачих тий. Португал Хорватыг юу гэж бодож байна? Лука Модрич ч гэсэн сүүлийн сумаа тавьчих чинь. Перишич ч гэсэн үнэхээр аимшигтай байгаа харуулж. Нөгөөдөгч байгаа юм уу? Перишич юу? Байгаа юм. Ижиж юу? Энэ одоо тарьдаг юм байна. Өөрийнхөө 16-д хамгаалчаад бөмбөө аваад айлын 16 дээр очиод нэг хуурж ивэл яах вэ? Энэ бол үнэхээр аимшигтай нөхөр юм аа. Наач байгаад байгаа юм уу? Үнэхээр ширүүмаа юм аа. Ширтэ тооч юм аа энэ. Аимшигтай. Би бөмбөө авсан Перишич. Шинж аль дээрийн юунд л хөрхий туугаад гүйжсэн шүү. 6 онд би үзчихсэн юм шүү дээ. Энэ ингээд 18 он тарахад л гүйжсэн юм да. Тэгээ жигүүрийн тоглогч шүү дээ. Роналдо энэ чинь төв рүү орчод байгаа шүү. Тэгэхэд мань хүн яваад байна шүү дээ. Амар байна. Дээрээс нь юу ах байд юм аа. Тийм. Тэгээд би бол энэ хасагдах шатны нуглаан дээр Хорватыг дахиад өмнөх аврах шиг бол явах магадaltaй. Яагаад тэгэхээр энэ бас хөгшинч гисэндээ дотор нь маш сайн авьяастай 1-2 тоглогч бол байгаа шүү. Туршлага. Төвийн хагас дээр бол нөгөө комод тоглож байгаа нэг нөхөр байгаа шүү дээ. Тэгэл одоо тэр чигтээ нөгөө нэг одоо манайхаар хүүхдээ ордог гэдэг шиг те. Ирээдүйд мөнгө олох нөхдүүд тэнд бол хурамч уулж байгаа. Тэгэнгუთ чинь тэрний нэг хагас байгаа. Ситигийн нэг залуу хамгаалагч. Эдгээр тэгээд ер нь Хорватч нь л үеийн үйлд одоо нөгөө нэг ард төвийн хагас хамгийн сайтай тэгэл дуртагталтай байрлал тэгэл ихэнх нь давтлагч нар л гэдэг үстэй. Тийм дээрээс нь дасгалжуулагч нь өөрөө Хорватыг өнөөгийн Хорват бий болоход бол хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн дасгалжуулагч. Тэгэхээр энэ нуглаан дээр бол балиар тактикийн тоглолтуудыг хийх магадaltaй учраас Роналдо тэр энэ зөөлөн борц. Харин энийг бол нэр өргөмөр байгаа. Ер нь Роналдог маань яана. Яаж яах багийнхан жоохон юу хүч юм шиг, дургуй хүч юм шиг. Гэхдээ дуртай байж жихэд байгаа юм шиг Роналдогоос нэг мэдхгүй нэг л илэрхийлээд Роналдо ч гэсэн уур амьсгалыг гоё авч явах гээд хичээгээд байгаа нь бол харагдаад байгаа. Өзбекстан дээр харагдсан шүү. Гоё байгаа. Гэхдээ ер нь Роналдогийн маань зам юу ямар хэцүү юм бэ те. Одоо яаж ч бодсон одоо нөгөө Францтайгаа толно гэж бодохоор Испантай толно гэж бодохоор энэ жил зүгээр жигүүр жоохон жул байна Португал. Өмнөөс нь бүр яасаа хөдөлцөө. Төвийн хагас дээр бол бас Европ дээр үнэхээр сенсацлсан нөхдүүд байж байгаа шүү дээ. Тийм үү? Хосоороо одоо Paris Saint-Germain-тэй аврагуудын лиг төрүүллээ. Бруно Фернандес чи энэ жилийн карьертаа Премьер лигийн бүх цаг үеийн хамгийн олон ассистийг өгчлөө тийм. Тэгэхээр Португалийн хагасыг бол довтлооны чиглэлийн үзүүлэлтийг бол барахгүй байх гэж бодож байна. Гэхдээ л Модрич 16-ын гаднаас аимшигтэй гол хийж магадгүй. Модрич аюулгүй өнгөтэй л шүү. Бруно нэг нохоо дамжуулт өгж магадгүй. Роналдо нэг чихэх байх. Нэв Швейцария нэг мөргөд зөргөж магадгүй шүү. Миний бодлоор бол Роналдо бол нийлээ хэцүү. Яагаад тэгэхээр Хорватын арын 4 хамгаалагч бол тэгэл танк штэ. Хэдий хөгшин ч гэсэнтэй адилхан штэ. Тийм шүү дээ. Хорват ч тэгэхээр одоо баг насжилт гэдэг баг юм шүү.
Ийм л өн цаатах чинь нэр. Басчлаа. Маш яг үнэхээр одоо Португал Айл болгонд одоо нэг 10 жил ажилласан хөрөгч байдаг шиг тийм. Өөртөө нэр үхэж өгөхгүй байгаад дотроо мөсчөөл ингээ байгаад нэг хөрөгч шиг л шүү дээ. Юу тэгж бодож чинь. Тэгэхээр Португал дээр бол заваарна. Португалчтай тэгээд одоо хожоод явлаа гэхэд Франц дээр хөө энэ баг яа энэ орог тоглолт болохгүй. Францыг бол дараагийн удаа ярэ тийм. Гэхдээ яг дундуур нь гараад хөрөнгө жирэг байгаа ч. Гэхдээ Португал гараад ирэх юм бол дараа нь Испани байгаа. Испани байгаа. Испантай болсон тийм. Одоо хүмүүсийн одоо нэг гоё хөөрх юм яриад л шүү. За энэ хоёр маань ашгүй шуугийн 8 таарахгүй. Шуналд Месси Роналдо хоёр таарах юм байна ашгүй тэгээд. Дэлхийн нийтийн хүлээлтийг бол тэгж үүсгэх. Энэ хоёр одоо финалд гарчвал цаа тэгээд тэр тоглолт бол тэгээд гайхамшиг үстэй. тэр тоглолт бол баг одоо хөл бөмбөгийн баг хамгийн олон хүн үзсэн, плейт нь баг хэд нугарсан тийм тоглолт. Саяны Нью-Йоркийн тоглолт шиг болох юм биш үү? Тэрнээс чинь чиглэл байна. Гэтэ нэг амар юм хэлэхэд Роналдо дараагийн дэлхийн аврах дахиад үзүүл үзнэ гэж л. Тэгэхээр Месси бас байгаа байл үүдээ. Тэгэхээр Месси ч өөрөөс нь бас нэг чүү чадуу. Тий. Тэгэхээр 3 насаар илүү 2 насаар дүү үс. Тий 2 3 4 үлэр шүү. Месси тэгтээ бас хит хөсөрсөн ч гэсэн ингээ гүгээд байгаа хаа тий. Бол цаа чи найруулагч учраас Гүүгээд тах ш. Тэр ер нь эвгүй байл ш. эндээ одоо Аргентины баруун жигүүр дээр нэг ойлгохтой. Биш одоо ингээд хожоод Испантай тараад Испаниг бол Ямалыг нэг амар шаа. хусна гэж бодож байна уу? Ха? Испани Австригаа хусна гэж бодож байна. Тэ ерөнхийдөө шууд. Одоо нэг хосхоо илгүүтэй. Тэгвэл Австри зүгээр илэглэн гэж бодоод байгаа шүү. Хосхойл гэж. Тий амт болгоно гэж бодож байна шүү. Тэгээд Ямал ихэн Роналдо хоёроос тололсноо гоё юу байгаад байгаа байхгүй. Тий. Матч байгаад байгаа. Ямал ингээд жоохон бас өмнөх тоглолтыг үзэж жоохон ганцаарцсан. Нөгөө талын жигүүр айгүй болох байсан тий. Тэгээ хоолмоч ямар их тэр 16-ын тийм бөмбөг хаалт тий айгүй тавтай тоглож байгаа юм болох гэж юм шиг айгүй төвөгтэй нэг юм зовлонтой шарууллаа шүү дээ. Энд сая юу вэ? Тэгээд ерөнхийдөө Испани голын асуудлыг бол Оризабал шийдэд байгаа тий. Ялчгүй Ямал өөр тэр 1-2 тоглогчийг дуудаад өөрөө ч гэсэндээ одоо тэгэж бас тэнэг биш юм аа. Тэгээ явраад төрүүлсэн ч бас Нико ч бас нэг хэдэн татдаг байсан. Тийм. Одоо бол Нико төр хинч очихгүй нэг. Тоож очихгүй. Гуруулаа байхад Мидо явчихл гин. Хоёртоо харин сэтгэл. Нико Уильямс. Williams. Харис гэж энэ лиг. Испани ч өөр хөөшин чи юм билээ. Ямалаас гадна. Одоо нэг хөвшин юм алга та тийм. Битүү Ганц од нь Ямал байна дөө. миний санджаар одоо Аризабалаас бус бүгд яах юм. Бүгд залуу шүү. Тий. Тэр Аргентинд хүн байхгүй гэсээс шүү. Тэр Нико Паз гэж залууг нь харсан нь. Пац ч одоо жинхэнэ Тэр бас байна. Тэр ч одоо комог их хөстэй тийм тэр эвгүн байл шүү. Тэр эвгүй гэдгийг одоо аваргуудын лигт бид нар үзнэ. Комо аваргуудын лигт орж байгаа. Комо яг тиймэрээ орё гэдээ ер нь хичээгээд байгаа шүү. Педри Тэр Нико Паз гэдэг тэр тоглолтын харах тэр л Комог одоо ингээд ер нь клубүүд бол комог бол тонох гээд байгаа шүү. Фабригасыг ч авъя тийм. Тонол энэ Пазаас нэхлэх өөхөө. Тийм тэнгуут чинь комо ямар ч байсан энэ бүрэлдэхүүнээр бүгд Европын лигт ороод ингээд тоглоод үзье гэсэн юм. Хэдүүлээ санаа харъя те. Үнэхээр хэр явах нөө. Нэг бүгдээрээ ингээд нэг үзье гэсэн юм. Хоорондын нэг яриа тохироо байх шиг байна. Тэрнээс гэрээ тийм амар чанга хүчтэй ойлгохтой цалинтай биш байх нь тодорхой. Тэр чинь дандаа нэг 21-ийг те жоох үзэх жинхэнэ гарч ирж байгаа хүмүүс. Тэр Пазд бол эвгүй байлээ. За тэгээ Үзбекистаны нэг нөхөр байгаа те комод чинь өөр чи юу. Энэ усын гой гараад байгаа. Гэсэн шид юм байдаг хөө. Тэгэхээр бол Ямал бол Австри хэсэг бол жинхэнэ одоо усанд нь тавьсан жарахаа шиг тоглоно. Австри бол одоо нэг тийм ойлгохтой биш ээ. Тэ? Оюул Австраас хүн танихгүй. Испани болж ажиллана. Америк өглөө очсон уу? Тэ? 2-0-оор очиж байлаа. Тийм одоо Босни Герцеговин бол нөгөө аимшигт бас нэг last dance ч юм байгаа шүү дээ. Тэр чинь одоо Эден Жек. Үгүй шин Алаба ч Австри юм уу? Австри. Германаас тоглолт биш юм уу? Үгүй шүү дээ Австри шүү дээ. Тийм үү би ч одоо Герман гэж бодоод Австрийн одоо ерөөсөө цор ганц одно. Цор ганц гэж хэлэх нь хайшин зөв хамгийн том одно гэх юм уу? Ихэнх нь одоо тэгэл нөгөө Германыхаа лигт тоглох байлгүй тий. Тэгээ Австрт хөөхөн тоглогч нар бол байгаа ш биднээс юм мэддэг тий. Одоо төв би бол Алабаг сая л мэдлээ. Одоо Арнатович ч айгүй их бас чирлээ ш тий эднийхээ чи. Арнатович одоо шииртэй юм аа бас Премьер лигийн олон багаар давхсан. Цацаа залгаатай гэдгийг харуулсан. Америк бол ингээд Эден Жеко гомдолоо тий. Эден Жеко ингээд дуусч. Эден Жеко бол аимшигтай товтлогч байсныг мэдхгүй хүмүүс бол мэдгүй. Мэдж байгаа хүмүүс бол баг бүх багууд дээр харсан. Италийн томчуудаар хийсгээд явцсан. Англид Сититэй хамт одоо бузралцсан ийм нөхөр үж байгаа шүү дээ.
Ер нь Роналдогоосоо ч хөгшин шүү дээ ер нь. Бас уу. Тэр Роналдо ч уг рекорд нь гэж 41-тэй хүн одоо яг гараанд гарч байгаа. Чи насыг хардаа Эден Жеко. Эден Жеко. DJ Жеко. Эдний нь бол мэдээд шүү. Тэгээд D. Юу Жеко гэсэн үү? D үсгэр хэлнэ. За. D. Энэ шүү дээ. Энэ юу юм? 40-тэй гинэ. Роналдо харин яалч байх юм бэ лээ. Наа чи одоо гараанд яг гарч байгаа хүмүүсээс хамгийн өндөр нөгөөс Роналдо Роналдо. цом авцсан, Италид бас бузралцсан ийм гоё товтлогч ингээд дуусч байгаа байхгүй дэлхийн аварга. Энэ бол бас тухайн үеийн гоё товтлогч тийм нэг. Яг ийм өндөр биетэй тесрэлттэй тоглогч тийм. Юусе харцсан ууртай юм байна. Амар зохилттой, амар байртай, амар мэдрэмжтэй тоглогч. Бэлгэр Сенегал. Бэлэг одоо дахиад амар камбэк хийж байгаа юм шүү. 18 он тэр 2-0-аас би ирэх нь үзчихсэн. Би ээжийнхэн цөөн гэдэг. Хоолоо идэнгээ мартал камбэк хийсэн шүү дээ юм. Би зүгээр яг ажиллахаа ингээд цонгноо бариад суудсан. Тэр амар камбэк байсан. Бүр ингээд 2-0-аас бараг эргэж яж болдсон багтаал гэж бодсон тэр. Ч бас нэлээд хожиг барьж байгаа шүү дээ. 2. Тийм нэлээд сүүл Япончууд хүртэл яасан. Тэгэл миний 2-2 болоход бараг нөгөө хэд маань жоохон шокийн байдалтай болоход тэгэл аваас хөрөг явал хийчихвэсэн. Сенегалийн хувьд жоохон гомдолтой яа тэгэхээр бас хамгийн гоё ийм цаг үе дээр ирсэн байсан тоглогч нар хамгийн гоё тоглогчтой гоё бүрэлдэхүүнтэй ирсэн байсан. Тэгээд Бэлгид ийм азгүй байдал айгүй л статыг харахад амар аваад. Тийм хөө тэр баг Батарнаасаа л ер нь болцсон юм шиг. Тэгэл Бэлгид дээр одоо Юри Телеманс гэж ийм шимээгүй араатдаг гэж байна шүү дээ. Лукаку нь юу юм баавгаа юм. Албан төвийн зохицуулагч ингээд зохицуулсан тий. Тэр зохицуулсан бах уу? Үнэхээр шийдсэн. Тэгээ Лукаку ч яах вэ нөгөө Сенегалуудын үүдээс тоглохоор Сенегалууд нөгөө адилхан царайтай болохоор яалахгүй алдчихж байгаа. Лукаку төөрцсөн юм шүү. Тэгээ өөрийнхөө багтаа өглөө гэж бодсон чинь. За тэр яг хөвгчлээ. За ингээд энтлийнх нь бол ингээд дуусчих. Нөгөө талынх нь Барзила бидэд ярьсан тий. Тэгээ ярьсан шүү. Хойтливаараа бас зумглаа ийцэн. Мексикод амар ирж үчтэй. Наадалж яг л нэг одоо халуун цусныхаа чиг гівгаар л ярьсан. Эквадорыг бол тэр Герман зохихгүй гэснээс энэ баг Мексик хин зохиог бол баг бүгд л тест. Би зохио гэж яг нэрээ тий. Би зогсчихсэн оронд наадалж бол яг л тэг би зогч. Мексикийн тоглолт амар гоё байсан. Тоглолтыг яг 90 минут дуусах хүртэл товтлсон. Яг тэгэж байрласан хамгаалалт гэхээс ил яг л бөмбөгөө авлаа довтлоо ерөөсө 3 тоглогч довтлоо явцсан. 26-16 дугаартай довтлогч юм билээ би нэрийг санахгүй. Тэр хөгшин Гулкас үлээ бас Роналдогоос илүү гол ихтэй хийсэн гэдэг байгаа. Тэр нөхөрч одоо бас Мексик аимшигтай байсан. Мексик яг тэр нэг цусныхаа ямар л явж байгаа. Тэгээд тэр нөгөө одоо үнэхээр одоо тийм амар одоо дотроосоо бүр яг ингээд бүгд нэг хожи гэсэн тийм юмтай л тоглоодох шиг харагдсан шүү дээ. Ер нь бүр яг үнэ Раул Хименес хүртэл одоо ийм гоё тоглолтыг үзвэл мэдээж Премьер лигийн туршлагатай тоглогч гэсэндээ дундаж багийн л тоглогч. Оо фул хэм нөгөө манайхнаас өрөө авах гэдэг шүү дээ. 8 за тэр их чи. Энэ шүү нэрээ. Энэ яриаг бол яа. Манай номингоо бол одоо бараг залилын ийцэн мөнгөний авч гудраад ингээд. Тэр мөнгө авъя фул. Би номин гайхаад гачууртай охин Монгол ТV-ийн охин тий. Уус төрч ийм байж иж одоо үхсэн ацаа хийж ийм гачин юм хийж ингээд тэ бэлтгэлийн хувцсан дээр Go Mongolia гэдэг бичиг нагаад Челситэй хамтрахгүй тий. Нөгөө хэд нь гэрээгээ бол бариад нөгөө Go Mongolia-г өмсөөл яваад байгаа. Тэгсэн чинь мөнгө өгнө гэж найдаад өмсөөл яваад байгаа. Тэр нэг юм дуусч байгаа юм шиг байгаа тий. Одоо тэр мөнгөч боржоор болсон баг. Тэр боржоорын гараар ларсан. За ингээ Раул Хименес Монголтой холбогдож байгаа энэ бүлгөө. Монгол ер нь Раулаас эхлээл боржоораар л дууслаа та. Гоё дуусглаа. Харт боржоор гэдэг чаас энэ хүн. Англи Конго. За энэ тоглолтнор бол ер нь Англи тоглосон, Англид хүүхдийн академиудыг дамжсан нөхдүүд бүгд ихэнх нь Конгод орсон. Тэгээд ер нь таньдаг царайнууд хоорондоо тоглосон. Тэгээд яаж ч баг ах トゥ ус тоглосон. Тэгээ Англи бол азаргалсан. Тэ? Айгүйс. Одоо Harry Kane бол бас энэ цаг үе аимшигтэй. Harry Kane 2 гол олсон юм. Тэглээ шүү дээ, тий. Гэтэ сүүлийн гол чи нөгөө одоо хин рүү явдаг чи бараг л бэлдээд өгч байсан. Яг л хөл дээр нь хаяал. Тийм Барсаар явдаг нөгөөс Гордон ч. Ер нь Гордон ч сэлгээгээр орж ирээл тэгээ шал өөр болгоцсон юм шүү тоглолтыг ер нь. Гордон бол
амар тесрэлттэй, аимшигтэй тоглож. Эвертонд байсан. Эвертны уналтын үед байсан. Эвертны нэг уналтын үед нь Гордон тэгээд Ононо гэж хоёр нөхөр чинь тэнд зохицуулт хийж явж байгаад тэгээд Ононо нь явцсан байхгүй. Ононо нь одоо Астон Виллад бамбирталцж байгаа. Гол тоглогч юм. Тэгээд Гордон ч одоо дараа нь Челси явчихв. Тэгээд тэгэнгүүтээ биш ээ. Эвертноос хаашаа явлаа. Ньюкасл яваад Ньюкаслаас одоо Барсаар. Уг нь Гордон дээр бол ер нь том багууд алдчихж байсан. Тэгээд одоо Барсаар л явах юм шүү дээ. Ер нь тэгэл Англид үнэхээр топ байсан. Тэгэл Реал юм а Барсаар л явах юм шүү. Жоохон штэ жид үе дээр байгаа штэ 25 6 бат. Ха Кейн гэдэг шүү. Кейн. Тий. Кейн гөгш. Гөгшин тэр 30 эдтэй баг. 32 гоёртай байна. Тэгээ сүүлийнх нь бас ер нь бас гоё зогсон байл шүү тий. Ихэн бацааяах маань үдчихэл шүү дээ. Халуун байна манайхаа. Ингланд нөгөө дуугаад болоо л тэгэл дуусныхаа дараа Oasis Wonderwall гэдэг дуугаад болоо л тэгэл. Эдгээр бас сони энтэй ингээд тэмцээнд англиараа орсноо Олимпиад ч Грейт Британаар ороод иддэг хэвчээ. Тэгснэ хөл бөмбөг мөлбөгтэй болохоор яг Англи, Уэльс, Мэлсээр юм бол айлч тэмцээнд өөрсдөө хоорондоо ярьж байгаа салах. Гэхдээ Олимпиад бол яалчгүй Грейт Британаар ороод идэв маа туг мөн Грейт Британ болоо United Kingdom ороод ороод. Тэгээ чиний нөгөө асуулт ирэлтэн байгаа юм. Дууссан юм уу юу? Ингээл ер нь дуусчихлаа шүү. За Аргентин бол одоо Капа Вердега бамбирдаж хаяад Нөгөө хамгаалалт нь бас амар. тий Австрали ивсэн байлээ шүү дээ. Одоо салаах Мэка тайлал дуусах хэл. салаах бол идэж уух баха. Уугаасаач гэж хүсэж байна. Одоо Австрали Салаах одоо идэж уух. Аргентин дээр тэгж бамбирдуулах шаардлага байхгүй тий. Ядаж одоо бамирдуулах гэж тэгтээ ингээд хожигдчих юу амар сонирхол. доохот болдог тэр баг наадал чи бас Аргентин тэр хоёр хар нь бол хусгангаа алдсан шүү дээ. Хаалгач л хаагаагүй бол энэ одоо аюу сонирхолтой байхгүй. Месси салах хоёр чи ер нь бол гарын уртал артал шил тим хоёр нөхөр шүү дээ. Ер нь маш стил ойрхон тий. Стил ойрхон, биеийн пропорц ойрхон тий. Өгөө аваа ойрхон, цохилтын техник төстэй ийм хоёр гоё тоглогчийг дараагийн шатанд харах боломжтой. Хизээ тоглоно үзье. Хоорондынх нь Шинэ Аргентины өнөг юу Капа Верде тий. өнөө маргааштай тоглоно. тийм нэг тэр өрөм мөрөнд ч тэр авцаа л. Тийм тэгээд Австралига ташчаад Египтчүүд нь тэгээд Эдрийн тэр давталгааны харууд нь эвгүй юм байлээ тэр нөгөө торой морой гэдэг байгаа нөгөө тэдэр нь бол эвгүй харууд нь гараад ирэл ер нь хөл бөмбөгч хараад болцсон шүү. тэгээд швейцар альж ир. Энэ хинч байсан хамаагүй тий. Швейцар хянаад нэг хин л Шакира үлээ Шакира яасан гэж. тэр л бодогдод. Яг нь намхан мөртлөө нэг амар нэг яваараагаар хайчилж өшгөлж өмсгөлөө. Шакира гэж Шакири Шардин Шакири гэж. тийм Шардин Шакири тийм Тийм хамгийн бүдүүн Дууцангаад тэр бол гэхдээ зомгалсан шүү дээ. Амар дог жижигхэн мөртлөө бүр амар дахин биетэй. Одоо манайх нар бол нөгөө тармаг юм уу да тий. тэр чи амар онж Болгомон татан тэгснэ хайчилж өшгөлнө. хөндийн төв доортой, тулмон тесрэлттэй юм. тарав гэвэл одоо нөгөө хийн шүдэ Атганбаатар гэдэг. Тэр чин жигэн тарав шүү дээ. Тэгэхээр юу ч юм уу пони мор шиг хүн шүү дээ ер нь. Өө яалчгүй намхан мөртлөө тэр амар. Тий. За тэгээд тэр дурсамж байна. Тэгээд альжир Би бол мэдэхгүй. махаз байхгүй болсон өвөө болсон байлээ. Тэгээд Колумбиа Гана хоёр түүж хамаалаа. Саяны хоёр одоо тэг хайт. Ерөнхийдөө бол Аргентины талд ингээд Капа Верде, Австрали, Египт, Швейцар, Альжир, Колумб, Гана аль нь ч байсан түүж хамаагүй шогийн дөрөв гарах нь тод тий. Хоёрт. За болдог нэг асуулт хариултын болон гэх юм уу юу гэх хошин асуулт болдоо энд GPT болон болдоо GPT хоёрын болон гэх одоо энэ болон дээр спонсор аавь шүү. Гэлбэр одоо кринж болтыг болоо яа тийм. Энэ болоо хаасан байгаа шүү манай. Болон дээр спонсор ааш. Ямар бол өөр ярих юм байна уу? Өөр одоо яг хөл хөнгөө. За гоё гэвэл одоо за сая одоо Формула 1-ийн одоо Австрийн Гран Прикс болж өнгөрлөө. Энэгээр одоо Mercedes-ийн маань Жорж Рассел гэдэг нэг ойлынхаа нөхөр төрүүллээ гэж. Маа өнө хацгаа яг өөрийг нь одоо байхад нөгөө эвгүй нөгөө одоо Ким Кардашианы нөхөр одоо нөгөө хин ч одоо нэрийг яг толсон ч мартай шүү. Ким Кардашианы нөхөр байсан. Наа хоёр ч одоо үерхэд Өө тулсан газар нэрийг мартчих юм та. Лewis Hamilton шүү дээ. Йой. Манай хүн чинь Hamilton-ийнхоо одоо 2 дугаар жолооч байхдаа одоо Hamilton л явуучвал дараа нь миний ирэн гэсэн чи. 90 ирсэн чи
Доор байгаа нэг Кими гэдэг нэг бацаан юу юугод полоо төрүүлээд. Тэгээ манай хүн чинь юм болохоор л уйлах юм машин гэсэн тэгсэн гэл. Сүүдийн юу гэдэг кино юм аа. Мэдэх. Брейк битийн тоглолцоо кино байсан шүү. Ер нь тэр чинь тэгээд Тэр болоод байгаа юм. Бараг л нэрээ тэрийн шиг л одоо нэг Кимийн төрүүлээд хахад уйлаад одоо ингээд байна. Тэгээд ашгүй сүүлийн тэр Австрт бол төрүүллээ. Хоёрт одоо манай алдарт Макс Верстаппен дүүд бодос хоёрт орлоо. Тийм үү. Ким Кардашиан залхсан юу яагаад юм уу? Юу? Ким Кардашиан ч одоо үерхэд байгаа юм уу? Тийм тэр Левис Хамилтонтэй ч үгүй. Нөгөөдөр чи постныхын доор нь зүрх мөрөх дараад My baby me. Тийм балаа хүүхнүүд ирээс ойлгох. Ким Кардашиан ч сайхан нэг өөр хүнтэй Тэгээд газар газрын юмнуудыг дамжаал үерхэд өөдөд юм багтаа. Тийм нөгөө зүгээр менедэд ингээд яад юм болов. чи одоо сенсац тавьд юм болов. үерхчихсэн охинтой үерхгүй. Гүү. Амар тэнэг өстэй. Од болчих чи майндсет нь майн гараад нураач гарч өөр болчтой юм Од шүү. болчихоор одоо зөвхөн нэг хүрээлэлд баг. Гэхдээ би Америк гэдрийн логик ер нь ойлгохгүй. Кендалас вэ шүү дээ. Джекобтой үрхээ авчих шүү. Би эдрийн логикийг ингээ ойлгодог юм аа их сонио. Бид нар эсвэл ингээ бүр хайрцаглагдаад яг нэг өрөөнд байгаа юм шиг байгаа л тэгээ хоорондоо. Ингээ сонио. Би одоо гадаа хүртэл тоо ирцээ яриа өстэй нөгөө Нью-Йоркд яасан гэлээ тэр сая гадаа яриа Чи өстэй. одоо ундрамтай үерх юм. Үерхгүй шүү дээ. Яг нэг хоёр хос өнөдөр юу байсан уу? Үгүй тэр яагаа үгүй тэр нөгөө дээр нөгөө нэг од хараад цагтаа дооцсныг яриад байгаа. Сонирн байгаа зөө. Хоёр хос Нью-Йоркийн нэг том Times Square-ийн хамгийн дээр нууцаар гарангууд дээр нь гараад юм уу ясаа л шүү. Гэрлэг санал мал тавиад. Тэрэн дээр бас нэг эрхчлээний талаар нэг битцсэн лээс. Тэгэхээр наад тэгээд тэр бол сонирн ба од хараад цагтаа дооцож чинь тэгэхээр сонирн байгаа. Одоо тэгээд Од хараад цагтаа доодог чи бодтой. тэгээ чамд санаа байгаа. Од хараад хин цагтаа доодох юм бэ? Бисаа юу ярих гэж Тэгээ гороолаа одоо сар гарахаар цагдаад л та. Од хараад цагтаа доодох. Хэдүүлээ одоо ингээ. Яг ингээ хөлн бөө ярьж байгаа нэг хэсэг булан гаргаа. Яг нэг өөрөөхөө байдаг хэсгийг ших. Яг ингээ хараалаа ярьдаг хэсгийг булан гаргах чинь. Хараалтаа бол. Тэгээд сая юу ярих чилээ? Кендалийн 10x ярих гэсэн юм байна. Монголд одоо 10x-тэй гэвэл одоо бас хүнийг одоо юу гэж хэлэх хэцүүтэй. Монголдоо Хамаагүй л дээ. Тэгтэл одоо 10x нь аруулаа амар од ингээ бүх хүний одоо мэддэг хүмүүс байна гэхээр одоо Монголдоо бол манай шүүдрээ мүдрээ хин мэж одоо хангам яаж байгаа шүү. Тэгтээ одоо Шүүдэг цэцгийг барах хүн байна уу? 10x-тэй гэхээр одоо яах юм зүгээр үү? Би одоо байсан бол Зоритой дуулдаг хүүхэн чинь юм блэ? Сэтгэлээ. Гişиг далаас суутай байсан Монголд. Цаажгаа мэдхгүй гайг баха. Манай дуучин наараач байгаас одоо тачигнуулна гэсэн. Энэ дуучин наараа одоо газрын хаанаас ч энийг сонсонгуудаа мань горыг од олгочих байдаг. Биш нэрээ нэг хэдэлцэн хүмүүс бичихгүй багт ором авах гэдэг ш. Биш саяныхыг сонссон наараа сонссон юм. Мань наараа шууд бичнэ. Мань горынхаараа гоё лайв хийгээрээ. Наараа шууд бичнэ. Энийг золилтын ПГ-нүүд мэнүүд гэл хаанахын замаа. Гурлаа 30 олоо наа чи. Бич. Нэмдэг нэг шийдэл орж ирээ. Тэгвэл гоё л байна шүү дээ. Гурлаа одоо муугаар одоо ямар хил амтай 3 хүүхэн хэлчихв сая тий. Баяр. Энэ Кимд орж исэн л нэ шүү дээ. Америкчууд хил ам хийхгүй байгаа. Цаад учраас Америкч өөр юмараа ингээд явуулчих. Манайд ингээд өөр юмараа алах юм аа шүү дээ. Эртэнд сэнэш. Яг премиум төвшний хүүхэн байна уу? Түрүү нэрээ юу ярих чилээ. Монгол премиум одоо байна. Одоо гой нөхдүүдтэй явуулдаг хүүхэн байна. Нара мараач арай жалга юм а тий. Ямар ч этикгүй хинтэж хамаагүй. Тэгээд одоо сүртэй юм яриа л тий. Хүмүүс байдаг. Тийм мэдхгүй манай мэдхгүй л болохоор мэдхгүй л энэ л гэж. Ах нь бол гадралж л. Би ч одоо караш бол одоо топ модел пүрв сүрэн байна л шүү дээ. Манай бүрөө эмхтэй хүн шүү дээ. Пүрв сүрэн чи яг нэрээ. Яах вэ өөр хин насандаа нэг балаа үний гараа. Одоо баг ими бол. Хүн болох ч. Өөрхөн л энийг л явуулчих юм юм. Одоо тэр нөгөө мянган баяраас хойш тэгээ нэг хүнтэй суугаад тэгээ өөр хин амьд. Тэгэл тэрнтэйг л байгаа. Ерөөсөө би бодсон шүү дээ хоёр л буруу сонголт хийсэн тэр хүн. Мянган баяртай явсан нэг буруу, хоёр дахь нь нүдэндээ давхраа явсан нэг буруу тий. Одоо бас нэг X төдсөн байна холын их ч бас өөр эмхтэй хүн шүү Чи ямар юм. Эндээ мингтэй. Тийм. Холон гээд. Эмхтэй хүн шүү дээ. Угаасаа л эмхтэй. Өө одоо хөөхөө одоо эмхтэй хүн талаас нь гоё хүн шүү л гэж байна. Хин хөөрхөн шүү дээ. Манай нөгөө нэг Наараа юу. сод гэрлгээд ихчээд шүү дээ. Загвар өмсөж. Загвар зохион бүтээгч ч лөө. Сод гэл. Тийм. Нөгөө нэг юу гэдэг буруу гэдэг нөгөө нэг сэтгүүл компанитай ч лөө. Өмсөгч тий. Загвар модель баг. зохион бүтээгч юм уу?
модель байгаад одоо нөгөө нэг бүр өөр болсон. Тий. Чи наараа крашлт. Чи өөрөө наараа. Чи говийн болсон гэж хараад. Би ч говийн борыг бол хойно. Говийн бороос л илүү шүү. Говийн бортой уулзсан чи бэмбэ аваад. Өчтөө моног юу баах гэдэг. Амар юм байл яа. Хаалт шиг юм ороод. Тэгвэл болов. Сакснаас Леброн маань одоо Лекерсээс явсан байна. Тэр бүр сэлэхэд нь тотон 8 жил ингээд Лекерс болчихлоо. Хамгийн удаан тоглосон баг нэгс тээ. Гэхдээ ингээд 8 жил болсон гэх надад бүр амар. Харин би гайхсан ш. 8 жил гээд ийм удаан тоглолцсон. Надад нэг 3 4 жил тоглосон юм шиг санагдаад байна тий. Тэгсэн чи одоо бүр 8 жил тоглоод нэг Нара говийн бор хоёр чи хэдэн жил амьдэрсэн. Энэ 8 дахиад бас яа илүү шүү. Саяхан Лекс Лебро очижсэн одоо ингээд 8 жил болцоо. Худлаа хэлгүй дээ. Сони юу тий. Чи яг зөв амьдраад байгаа юм. Арай үгүй л. Цаг хугацаа өсрээд байгаа юм шүү. Нээсэн. Цөмөрч. Лебро 8 жил гээд. Би буруу амьдраад байгаа юм шүү. Чи яра буруу лайфстайлаар амьдраад байгаа шүү. Өөр чин сагсан дээр шин гоё юм юу байлаа. Наатахаас ч уяа цаансан дээр хэлэхэд Премьер лиг дээр Тоттенхэм аимшигтай 8-уудыг 100 саяар хийж байгаа. Тэгэхээр бас эх жилийн Тоттенхэм бол хүлээлттэй байх юм байна. Лекс энэ Леброн ч тэгээ дээрэс нь гайгүй гоё баг дээр очих юм бол баг цалин байлан гайгүй ээж авч болно. Манайх хэрн манайх чи Golden State-ийн Леброныг авах гайгүй юу н хамгийн өндөр байгаа гэх юм уу? Биш 18 онд очсон гэж Леброн ч. 8 Тийм биш хангав шүү дээ. Фүү ийм уу саяхан ч байсан юм да. Чи хөгшрөөд дээ шүү дээ ойлгож. Чи юу чиж борсон 10 жилдээ байсан. Би яг төгссөн. Ойт байсан биш. Яг төгссөн юм биш үү? 18 оны Жулай явна гэж. Тэгээ Golden State-д очичил тэгээ Step Лебро 2 хараад аюу гоё. Тэгээ нэр сайхан плейтл зарандаа. Хоосонгон зовлон байхгүй. Тэгээ энэ нэрээ чинь дагаад тэгээд Гоё шүү. манай грин чинь одоо юу байгаад байгаа шүү дээ. Цалингаас багсаад буцаад ирнэ гэдэг. Одоо нэрээ ингээд хөл бөмбөг дээр хөл бөмбөг мэддэггүй үздэггүй мөртлөө Роналдо Месси ихэр үздэг шиг тэр хоёр чинь бас нэг багт байна. Бас тийм ээ. Айгу гоё юм баггүй тий. Хүүхдүүд үзсэн чинь. Сая нэг өнгөрсөн жил Леброныг чинь бас авах гэж санал явуулсан байхгүй Голд тест. Тэгэхэд бүтээгүй байхгүй. Тэгэхээр одоо бол яг тэнгуүтээ сая нэг олимп болоод энэ хоёр чинь нэг амар яасан шүү дээ. Олимпиар нэг алтан медаль авсан шүү дээ. Тэгээд Леброн ч гэсэн подкастт орохдоо бас хэлсэн байхгүй. Одоо хамгийн их тоглохыг хүсэж байгаа одоо тоглогч нар гэдгсэн чинь нэг степ гэдэг ярьж ирсэн. Тэгэхээр ч одоо нэг хөл бөмбөг ч гэсэн одоо энэ дэлхийн аварга, Европын аваргын дараа л бас нэг хоролт шүү дээ. Одоо угаасаа хор ид явж байгаа. Ерөөс жинхэнэ хүнжил дотор. Тэгээд энэ Леброн ч одоо киногоо хийж байгаа гэдэг юм чи одоо тэгээд амьдралаар кино хийж байгаа хүн чи одоо тэгээд хамгийн сүүлийнхээ киноны сүүл рүүгээ өрсөлдөг чи. Олисын үе тэр Мбаппетэй PlayStation тоглоод яалраа явуучих гэдэг зөвлөгч гэж. Тийм гоё юм болоод тэгээд дуусгаад кино амьдралаар кино гэдэг юм чи хэцүү юм уу? Яг нэг иймэрхүү юм болдог. Хөл бөмбөг дээр 8-ан дээр болол одоо багууд мэдээж санал тавина шүү дээ тий. Ингээд тэгтээ айгу заваан аргаар бас санал тавьдаг байхгүй. Хөшигний ард тэрний яадаг гэхээр шигшигийнхэн нөхдүүдтэй очиж тий чихдүүлэн тий. Эсвэл бол клубийнхаа хамгийн том одоо тий домгоороо уцаар яриулна тий. За бүр болохгүй бол яадаг гэж ихнэр найз охин руу бичдэг байхгүй. Одоо энэ Олисын танц нөлөөлөх нь одоо Мбаппе л шүү дээ. Тэгээд энэ явсан аа. Леброн бүр гол тест ирэхнэ. Тэгэнгүүт хим Дремонт гэрээ чинь Леброны яс хамгийн сайн найзсан шүү дээ. Энэ хэд чинь бас саяхан нэг нэвтрүүлэг дараад нэгнийгээ пранктаад Энтони Дэвис нь гаргачаад. За Энтони Дэвис Лебро хоёр очиж надад бас тэг санаад Жэлен Браун плейт амар тэнэг санагдаад байна. Үждгэл одоо гол өөрийнхөө одоо номер 1 болох юм бол явна гэсэн. Одоо тэр азраг юм болох хэвээр юм тий. Хүмүүс чинь гэхдээ одоо Леброн ч одоо өрсөлдөгч контентер баг руу явна гэхэд нь одоо ингээд дарандаа тэр фил нь бол болж байгаа. Голден Стейт ч контентер шүү дээ. Лебро ирээд контентер. Өрөндөөс бол одоо нэрээ Лебро ирээд ч зүйтэй. Өрөндөд болоод. Гэхдээ тэрний өрөнд фил рүүгээ явцсан амар хэвчээ. Лебро юу фил вэ? Гэхдээ Филадельфи рүүгээ явцсан амар хэвчээ. Лебро контентер яриад байгаа шүү дээ. Фили чинь контентер биш шүү дээ. Гэхдээ Жейлен Браун ирсэн юм ч гэдэг одоо контентер. Нэмээд үү? Тийм. Жейлен Браун ирсэн, Леброн ирсэн. Гоё юм болно. Тэрнээс Голден Стейт гоё зах. Стефен Эйр тий. Энэ хоёр өрөндөө ингээд юм л бол гэмтчихдэг байхгүй. Тэгэл энэ тоодод спүүстер очиод гоё шүү гэж. За саксан дээр бол ийм л энэ да. Тэгээд сонь солилцоо хийсэн мөлий. Хин Ламело одоо Энтони Дэвистэй бас яах гэж байгаа. Тэр бол одоо хэцүү хөө. Сонирхол санагдаад. Саксны 8 бол мардсан юм бэл. Тий.
Өөр чи яатсан бэ? Кавайчин рэп. Бостон бас сонирхол. Кавайчин Торонтоор яг гидээцээ гэсэн. Намайг Торонтоор салчаа гэдэг. Тийш. Өөр газар руу битгий салаарэ гэл. Янис ч юм бас Майамид очив. Майами гоё хэлцээлээ. Янис очиод. Одоо тэр вигэнс юмнуудаа зайлуулаад тэгэл. Тэр нь зайлахгүй гэсэн. Тийм үлээ да. Өөрт за асуулт болоо. Зэ. Энэ удаагийн асуулт болонгаараа манай Самд 5 минут л биш. монголчууд ч одоо монгол юм бол асууя да. Энэ удаагийн асуулт хариултан дээр. Ахны эвлийц шүү дээ. За Монгол улс Олимпийн наадмаас хамгийн анх хэдэн онд ямар медаль хүртэж байсан бэ? Станыг олимп шүү дээ. Ойгодлоо. За ABCD заяа. Энэ гэмэр тэнэгээс. Хариултан. Тэрийг юм Би тэр хариулт хийдэг нь онцсон юм да. 80 доо илүү тий. 80 одоо өнгөсөн байх байгаад байгаа. Москвагийн олимпиос. Ээжтэй. Москвагаас авсан уу Барселонод оролцсон гэлөө. Мексикийн олимпиас чөлөөт бүх юм байна тамирчин. Жигдийн мөнх. Тий, хиний аав шүү дээ. Энэ сумачин юм блэ аврагч. Нэг хин шүү. Өндөр ямар юм бидэг л тий. Одоо барилдаж байгаа Япон их нэртэй болсон. Якузана Акухо давж байгаа. Ухаас та тэрний аав шүү дээ. Цаа чин чөлөөтөөрөө медаль. Тийм. Энэ бол бас Монголын бүхний домог шүү дээ. Тэгээ эдэн он тэмтэй. За энийг дахиад катлах үед лээ. Минут 1968 оны 68. Тийм Мексико олимпиад байсан. Барьж та. Яах гэдэг юм нас. Дахиад нэг наадахаа жоохон загнах юм шүү дээ. Би жоо нэг оюун асуулт гаргаад ирэх гэсэн болохоос намайг өнгөө болгохгүй юу? Манай сүүлийн бүх сайн тоглолтог байсан сая тэгэл Мексикийн дэлхийн аврагт оронготой бас нутгийн заяас анхны медаль авч ирсэн гэл явах юм шүү дээ. Тийм шүү дээ. Өчигдөр залуу тэгэл манайхаа ер нь зөв менежмент ороод явал нэг 2 дэлхийн аваргын цааш ер нь орох шанстай шүү дээ. Амар ойрхон. Ер нь менежмент болчихвол юм бол ерөөсөө бид нар бол Азийн аврагт. Бүр бас нэг харьцаагүй үстэй. Бид нар одоо ийм Манайх чинь тэгтээ 70 улс үсттэй ёо. Тийм чинь. одоо ингээд дараа менежмент сайжирчих юм бол яг өнөөдөр Японоос, Солонгосоос, Унграас, Америкаас, за Испаниас, Германаас те Чехээс ингээ хүүхдүүд бол ирэх боломжтой. Энэ хүүхдүүд яг өнөөдөр карьерийнхаа яг шийдвэрлэх үе дээр явж байгаа 16, 17, зарим нь 19-тэй ийм хүүхдүүд байж байгаа. Эдгээр дээр яг одоо ингээ менежмент хийх юм бол эдгээр яг гоё юм болж боломжтой байгаа. Тийш сонсож байна уу? Одоо тэр хүүхдүүд чинь нэг ясандаа түрүүний Манусын яг Сонсож байна анд доцраа. Манусын ярьдаг нөгөө саяны нөгөө нэг Францын харууд гэдэг шиг яг энэ тэнд ээж аауд нь очиод олон жил амьдэрсэн 90-д он 2000 оны ихэр очиод цагаач шалтсан ийм. Яг одоогийн нөхцөл тэднийгээ ирүүл баг нөгөө хэд нэглэг бариад үлээ болох хөө. Гайгүйлтэй тэгээд олон газраас олон хүүхдүүд ирэхээр тэгээд соёл суралцсан л та. Тэгээд гол нь Эсвэл одоо яг л нөө цус сэлбдэг шиг бүр яг цаг бүр шинээр яг бүр би яг дан шинээр гэх юм чи бас Монголдо байгаа авьяастай хүүхдүүд энэ лиг өөрөө хөгжиж шигшээ сайжирна л та. Лиг өөрөө сайжирж иж лигийн багууд чинь өөрөө систем нь сайжраад доошо академиуд нь сайжраад ингээд доошо явах хэрэгтэй л та. тийш би бол яг тэр Францыг үзэл араас нь Facebook дээр хийсэн. Тэр одоо хатал явж байхад тэр студент би хүний тоосоо 21 хүн сууж ирлээ. Ой шууд таалагдчих. Яг хурд талдаа те нөгөө талд яг хэдэн хүмүүс сууж л байсан. Гэтэ тийм хогийн лиг гэж ямар юм байна. Хаалга номгорхоо тэр хажуугийн шүүх чинь доор нь тамхитагдсан зогсож байгаа байхгүй. Эднэр чинь болон гардаг юм дөө гэж. Эднэр ч хажуугийн шугамар юу гаргадаг юм дөө гэж. Алхлуу те өчтөр алхсан шүү. Тэгээ би өчтөр замаараа харсан нэг Асуулт хариултан болон байхгүй юу? Одоо гоё. тийм гоник гоё. Чиний болон гоник гэж шүү. Саяг л Болон гоё байх юм уу? Яг муухай болон байж болохгүй юу? энэ подкастේ хард би байж болохгүй гэх. Тийм, хар тал нь би муухай байж болохгүй юу? Коммент би зөвлөж болохгүй юу гэж. Гоё. Наадг уншаад байгаа стаг уншиж зураг гişхгүй тий. За Монгол улс Олимпийн наадмаас хамгийн анх хэдэн ямар медаль хүртэж байсан бэ? Хүрл Мөнгө За хэдэн онд вэ? 1962 оны. Буруу байлаа 68 байлаа. За Мексикийн Олимпиос чөлөөт бүхний тамирчин жигчдийн мөнх хот
давхархан аварга Монголын хамгийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчижээ. Мөнгө өгдөг. Тэрхүү ойлын бас манайхан 1 мөнгө 3 хүрэл медаль авчээ. Баяр үргээ Монголын шгшээ багтаа. За Монголын эмэгтэй тамирчдаас Олимпийн наадмын хамгийн анхны медалийг хэн авчирч байсан бэ? Гүндгмаа. Зүг байлаа ш. Яа, манай гүндгээ айлж чад цагаан баатар ихнэр шүү. Өө буруу ш. Биш юм уу? Биш. Мөнгөө юм уу? Хэдэн онд байсан бэ? Мэдхгүй чаавас. Биш 2000 хэд он шүү дээ. Юу юм шүү? Жодоогоор авчих юм уу? Дэ Мөнх баяр. Тэрээр 1992 оны Герман шүү дээ. Барселоны Олимпийн спортын гар бууны 25 м-ийн дасгал хүрэл медаль хүртэж. Германы иргэншилтэй байгаа энэ эмэгтэй бол одоо шинэ хүүхдүүд сонсч ивэл энэ эмэгтэй чинь гүндгмат 4 хашуулан гарч ирэнгуудаа Германы шгшэгийн нэрийн өмнөөс тоглодог болсон. Тэр ч угаасаа цонх байхгүйсэн өстэй шгшээтэй. Тийм тэгэл одоо манай нөхөө Францын хэд шиг л юм шүү дээ тий. Тэр яг хөө тэнд бас олон юмуд байдаг. Тэгээд гүндгмат тэр хоёр бол ер нь бас нэгэн үеийн хоёр баруун зүүн гар шүү дээ. Тийм үү. За энэ болохоор үндэсний юутай холбоотой ш. Үндэсний их баяр наадамд хамгийн олон удаа 11 удаа төрүүлж түүхэн дээд амжилт тогтоосон дархан авраг хэн бэ? Баян мөнгө шүү дээ. Үс хоёр шинэ. Аад нь Баян мөнх, Бэд нь Бат Эрдэнэ, Бат Эрдэнэ. Дээд нь Мөнхөт, Бат Эрдэнэ. Сухат цөөхөн дөрвсөн. Тийм. Бат Эрдэнэ. Бат Эрдэнэ байла. Дархан авраг Бат Эрдэнэ улсын наадамд 11 удаа төрүүлж 1 удаа үзүүлсэн Осгүй амжилтыг эзэмшдэг. Баян мөнх авраг 10 удаа төрүүлсэн байна. Бат Эрдэнэ аврагын талаар ярихад бол цаадах ч юм. Булган аймгийн шууд Захирал аймгийн хамаагүй 3 охинтой. Хүү байхгүй. За 3 охин бол үнэхээр амар зэрлэг тийм 3 охин байж байгаа. Одоо ч одоо сайхан үр хөвгтөд бол үржид төлж байлгүй. Тэгээд одоо манай Бат Эрдэнэ авраг бол зүлэг ногоон талбай дээр л гайхамшиг бүтээсэн болохоос уус төрд ороод бол хошног болсон. Айгу муухай юм басоо. Хамгийн сүүлд одоо намын их хурлаар одоо сонгуулийн ажлаар цаадах чинь одоо Gangnam Style-ийг үүсгэж гайхамшигтай авьяас гэж. Gangnam Style. Опа Gangnam Style гэж сожирсан байгаа шүү. Авраг нь Gangnam Хамгийн гайхамшигтай энэ их бүх энэ карьерийн хажуугаар цаад чинь хууль зүйн доктор шүү дээ. Ийм л гайхамшигтай боловсрлоо. Ийм сайхан хөгшин шүү дээ. Ингээ Монголын улс төрөөс хамарсанд баяр хүргье. За аврагтаа баярлалаа. Мэргэжлийн сумаа бүхийн дээд зиндаанд хамгийн олон удаа 45 удаа төрүүлсэн Монгол улсын хөдөлмөрийн баатар их авраг хэн бэ? Даваа жаргал. Зүг байлаа. Даваа жаргал. Тэрээр юу яадаг гатнаас. Манай орхон галыг ширгээсэн шүү. Даваа жаргалын талаар ярихад бол цаад чинь нөгөө цөс өвчтэй чи юм бэлээ. Нөгөө өмнөх авраг нь Монгол. даваад ирж үү? Давагд орж. Давагд орж араас бол амар хурдан дээшээ гарч ирээд цаа чи нэг жижигхэн чөргөр бацсан байсан, өндөр байсан, жим бол бага байсан. Доороос гарч ирэнгуутаа цаа чи амар хурдан бол дээшээ өөхсөж гарч ирээл. Тэгэл манай нөгөө их аврагч чинь сайхан зодон цохоо хийгээд якуза нартай нанжилдангуут тэр зодон бас айгу тэр завсраар нь базаад ноёо болдог гарсан. Одоо Япон их нэртэй болсон манайх. Одоо ч Япон. Японы иргэн шах болсон. Япон болсон. юу үсэн нөгөөнөөс мөнхөд авраг гэдэг нөгөө мөнхөд аврагч юм болохоор Монголын хамгийн анхны Олимпийн анхны медаль авсан байна шүү дээ. Тэгээд тэр нөгөө нэг юуны гадаа нөгөө бариулсан хөшөөнөөс айгу гоё хөшөөс тий. Тэгээд одоо за тэр бол ингээ хувийн хөвшлийн хүн хийсэн хөшөө шал өөрөө. Манай хамтлын хөшөөж бас аргоо шүү. даваа жаргал тэрээр мэргэжлийн сумагийн түүхэнтэх бараг бүх рекордыг хийсэн бөгөөд дээд зэндаа 45 удаа төрүүлсэн дахин давтагдахад бэрх дээд амжилтыг тогтоосон билээ. бозралсан. Японы сумагийн үндэсний их холбоо гэдэггүй Юу гэж одоо намтар яриад байгаа. Одоо тэгээ Японы бэлэг тэмдэг болсон хаана л өдөрлөг хаана л юу болж чинь те саяхан бас ургацын баяраар явсан будаа суулгасан хүүхдүүдтэй ингээл нийгмийн ажилтан болсон тий. За энэ бол аюу амархан авсалтах шиг байна. Монголын баг заяа баг тамирчид түүхэнд хамгийн олон медаль нийт 5 медаль хүртэж байсан айл олимп бэ? Бээжин Бээжин. Зүг байлаа. Бээжин. Буруу байлаа. Биш юм уу? Биш ээ. юу вэ? Ойрхон штэ. Москваг Ойрхон гэж бодчихлоо Бээжингээс ойрхон. өвөр Монгол. Наашаага юу? Биш ээ. Он Он наашаага юу? Франц олимп. биш. Францын олимп гэж байсан юм уу? Цаашаа юу? Сая болоо байсан. Юу яриад байгаа? Үгүй шүү дээ. Сая Италид өвлөө байлаа.
Шүү зуны олимпиад. Зуны олимпиад шүү. Сая Францад болсон. Оросд болсон. Юу яриад байгаа юм? Францад ямар олимп болсон? Зуны олимп болсон шүү дээ. Оросд болсон юм шүү. 12 оны Лондонгийн олимп. Пүүч хор цааш яхаа тийж гусчдаг. Энэхүү олимпиас Монголын тамирчид 2 мөн 3 хүрэл медаль буюу нийт 5 медаль хүртэж нэг олимпиас авсан медалийн тоогоор дээд амжилтыг тогтоож байв. Бүгдийн ч Энд удаа. чинь юу аваадлаа? Нэг хүүхэн гуссан. Нэг цагаан хүн гуссан. Цагаан баатар гуссан. Ингээ бол Францын олимп гэж ингээ болсон шүү дээ наача. Францын олимп оо. Тийм, Парисын олимп гээд. Ласт чинь Катарстэй. Парис болсон. Сая болсон юм. Тийм шүү дээ. Сая хамгийн сүүлийнх нь шүү дээ. Тийм шүү дээ. Бөө гомонор бүжиглээд. Тэгсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ манайхан улсын зардлаар очиж усан онгоцон дээр даллаад тий. Манай улс төрчид. Мишель Ламозонкогийн үстэй. Тийм. Бөө улс төр орсон бузрын олимп болсон Монголын хувьд. Тэгээ Парист 24 болсон шүү дээ. Өө нэрээ юу ярих. Энэ мөн нөгөө номгоо чинь тийм тухай солиорч явж байгаа шүү дээ. Дагалдаж явж байгаа хүмүүс нь өстой айгу хэрэгцээгүй хүмүүс өдрөл. Тэгсэн чинь нэрээ сайн нэг Ираны шгшээ багийн тамирчдыг бас айгу гадуурсан юм шүү те. FIFA. Америк тэгээд нөгөө нэг бас дээрэс нэг онгоцны тикет янз бүр виз нь гаргахгүй дээрэс нөгөө нэг тамирчдын гарын албаны ажилчдын виз мэз гаргахгүй тэгээд тамирчид нь баг өөр өөртөө массаж хийж авсан юм ааш онгоцондоо. Бичлэг рилийг харахад бол онгоцонтой хөл мүлээ зарим нь барих нь барай, зарим нь унтах нь суудлаа гэвтүүлж байгаа унтаж мунтаад. Тэгээ байнга нөгөө Мексикого хот руугаа нисч очиод тоглосон гэсэн. Тэгээ гараад баг Америк бол ингэж персүүд доромжлох. энэ баг хасчид яа тийм аа ярьсан байлээ шүү. FIFA өөрөө ямар шалиг болсон байдг нь л харагдаж байгаа тий. FIFA-гийн холбоо өөрөө Нөгөө халзан ахыг чинь бүр шивдлийнх юм бол шарж л шүү. ингэж муухай Америкуудтай нийлж ийм хогийн юм цагаад авчлахгүй л та. FIFA өөрөө бас хэл ахуултай бас Монголын улс төртэй ялгаагүй ийм хөрхөн өсрөн газар шүү дээ бас. Гэхдээ яг хөө тэгээ баланс л та. Манайхан шиг ийм цагаанд гарцсан юм гэж байна. Тэгэл ийм балер юм бол гээ. Тийм шүү дээ. Ираны тамирчидад аюу хэцүү л Шүүл өөрсдөө хөтлөс бид нар профешнл плеер үдээ. Тэгэхээр бид нартай бол ингэж ярьцж байгаа нь бол үндэ нэр дарамжлал шүү гэдэг. Нэрнийгээсээ дарамжлал лээс. Одоо дэлхийн бусад орны хүмүүс тамирчид аюу гоё явж байгаа. Тийм. Ираных нэг гэдэг. Ер нь энэ спортын арга хэмжээ гэдэг чинь өөрөө ийм нийтлийн биелэг тэмдэг шүү дээ. Тийм шүү дээ. Заавал энэ дай яасан байлаа гэдэг хэлсгүй үстэй. Ганц олимп гэхгүй одоо Ираных юм бол үнэхээр нэр джентльмен дуусгасан шүү. Дайны үеэр тоглож исэн тийм хөлбөмбөгийн тоглолт зөндөл болж байгаа шүү дээ. Бүгд галаа. Шүү дээ. Гитлер үдцэн явж исэн зарим нь. Нэг балиар цагаан талгаас өгсөн чи одоо ингээ бөө улс төр оролоод бүх салбар руу ингээ бузарлаар байна. Бүр геополитикийн бөө асуудал болгоо ачиж байгаа. Ер нь дараа нэг цууж улс төрийн подкаст хийх юм. Геополитик оруулж улс төрийн мэрэгчлээ оруулж. Энэнгээр зочд зөндөө байгаа шүү. Ирүүлээсээ галзуу шүү. Хөнгөнөөсөө хүндэрсэн. За живээгөө болтыг. За дуусах уу яах вэ? За тэгхий да. За дуус өөр ярих юм байна уу? Гоё ярих юм байхгүй юу? Цаг 20 минут болцсон шүү дээ. Ингээл 1 минут хэд л. Тэгээ одоо ингээ ерөөхдөө баацхад бол Парагвай, Франц ташин Дашх нь ойлгомжтой. Дөрмийн дагуу ташин. Канад ч гарцсан байгаа тий. Канадыг зохион байгуулж байгаа нөгөө 3 маань гуруулаа гарцсан. Канадыг Морокко ташин. Ташаа ичгөө. Португал, Хорват хоёр ташилсан. Ташилсан шүү. Австрига ташин. Дашх нь ойлгомжтой. Америк бол ташилсан. Бельгик бол ташилсан. Бразил ташилсан. Норвегтэй ташилсан. Мексик бол ташилсан. Англитай ташилсан. Одоо дараагийн 16-гийн баг хамгийн эвгүүнд Бразил, Норвег хоёр юм шиг хамгийн олон үз. Норвег хоёр хамгийн гоё тоглолт гарах юм байна. Тэгээд одоо тийм ээ. Тэр хамгийн юутай тэр хоёр л баг шүү. Нью-Йоркийн ямар цэнгэлтэгч гэлээ. Америк гарч байгаа. Америк гараад дээр бол та жинхэнэ домог. За тэгээ манайхан тэгээ гоё. Эвтэ үздэгээрээ манайх арихуугаа битрээ нэг зодоорой гэж. Ирүүл зодон баг. Тэгээ дээрэс нь юу яагаад байгаа зү. Юу нэг гадаа нэг кино юу хөлн бөг үзүүлээд гараад машин чинь барьж яваад байгаа юм. Эвтэ нэг өрнөс ниссэн байлээ шүү. Манайхан нэг айл болохоор каптертай ууж идэв. Одоо бид уух соёлд бас суралцах ёстой. Тэгээ шүү бас тийм үү зайлгал маа гоё enjoy юу маа шүү. Уухаар бол гэртээ enjoy.
Гол нь enjoy шүү дээ. Тэгэхдээ альва. Ингээ альва юм дээр жоох этиктэй байвал Үнэ ажил юу бүх юм дээр л ер нь этиктэй л. бүгд бүх юм дээр юм хөгжих хэрэгтэй. Аль талд нь захирал ажилтан бүх талаас Хаана Яага захирал багирлыг онцлоод дорой. тоглоомгүй бид нар ингээ жижиг Тэгжиж гэлтгүй чадвал. олон юмн дээр ингээ хөгжиж байж илүү хурдтай нийгэм чинь сайжраад энэ бусад оронтойгоо адилхан төвшөнд байна. Дараа нь ер нь нийгмийн ухааны талаар ярих юм уу те. Үнэ тэгээд хэцүү шүү дээ. За ингээ амжилт төсөй. За амжилт юм хаа ингээд амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэ гэр бүлтэй аз жаргалтай гэр бүлгөө нөө замрагтай. Тийм 32 багийн талаар ярихад айгүй цэгцтэй ярьлаа. Дараагийн 32-ын хасагтгаар чи хэдүүлээ 16 байлгүй тий. Шинэ ер нь бас хөөрхөн ярьж байгаа юм шиг. Энэ удаагийн хичээлээ шүү. Бас дийлс бол юмгүй нэг аваа явчихж байгаа юм шиг тий. Дараагийн дээр 16 дээр бүр гоё. Ингээ яваад байвал болох юм шиг. Өдрөг шүү. Дараагийн дугаар дээр илүү хөл бөмбөгийн эргэн тойронд ховж юу бай тий. Тийм шүү дээ. Одоо чи бодлонгаа бас ер Би нь ер нь ховж өгөө бадчихээ дөө. Та хоногийн өмнө бэлдмээр нь шүү дээ. Дөнгөж сая нүдэн дээр Тийм, чаач хөөрхөн. тий чат. Минийх бол ингээ санамсаргүй би бол өнөөдөр ирж чадахгүй гэж бодчихсон байхгүй. Тэгсэн чинь ажилгүй Чи санамсаргүй гэл нэг 3 4 хүмүүс оочлаа шүү дээ. Санамсаргүй гэл. Дараагийн дугаар дээр бас илүү хөөрхөн хүүхнүүдийн талаар ярилцсан. ярилцсанаа. Ер нь тэгтээ хэдүүл ярихдаа Монгол руугаа орхоо болио. Ер нь хэлээ ингээд доосох юм нэг одоо. Хайж ийна. Айж доосох.